За одоо сайн байцгаана уу? За одоо яг өнөөдөр хэдүүлээ өөрийгөө хайрлах уу тэгээ манифест гэсэн хоёр хичээлийн хооронд нь ингээд уялдаа холбоог нь тайлбарлах гэж үзье тий. За бидний тарих мэдрэмж, бидний энерги одоо байгаа амьдрал яг энийг бид нэр өөрсдийнхөө шийдвэрээр одоо амьдарч байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо ямар ч зовлон хийгээд зовлонгийн шалтгаан тэгээд тодорхой хүслүүд биелэх тий одоо яаж амьдрах эднэрийг бүгдээрээ төрхөөс өмнө энийгээ тооцоолоод амьдарч идэг гэсэн үг. Бидний бодол үг биелдэг. Тэр үг маань одоо зарим тохиолдолд биелээд манифест хийсэн зүйлс зарим тохиолдолд яагаад биелдэггүй вэ гэж бодож байна тань. Эргэлдэж байгаа болов уу гэж бодож байна уу тий. Хизээ нэгэн цагт. Гэтэ үг ер нь амтай байдаг байхгүй. Тэгэхээр бэлэг нь тодорхой гэдэг. Бэлэг нь бол ингээд тодорхой гэж бодож байна тий. Тэгэхээр зарим тохиолдолд яагаад биелээ, зарим тохиолдолд яагаад биелдэггүй вэ гэхээр бидний өөрсдийн программны эсрэг болоод ирэхэд биелдэг юм. Одоо программны эсрэг гэдэг нь яг тухайн хүсэл яг чин өөрөө миний хүсэл биш болоод ирчдэг гэсэн үг. Тэгэхээр ер нь ингээд одоо бидний өөрийн ухамсарт сэтгэх үед яг чин одоо бидний үндгээс эхлээ бүрлдэж байгаа шүү дээ. Тэр үндгээсний дотор митохондри гэдэг эсэд үтнэ. Тэгэхээр тэрийг бол яг ингээ 25 онд л одоо шинжлэх ухааны талаас судалгаа талаас баталж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр эсийн чанар ерөөсөө огт өөрчлөгддөг. Тэгэхээр яг тэнд бидний яг анхны бурханлаг тэр ариун нандин тэр сүнслэг энерги мэдээлэл тэнд байдаг. Тэгтэл нөгөө нэг үр тогтоод ирэхээр чи хүний удмын мэдээлэл, хоёр хүний удмын мэдээлэл, за тэгмэгт аавын тал, ээжийн тал гээд маш олон эсийн ДНХ одоо ингээ өөрчлөгдөж ингээ тогтдог тийм. Тэгэхээр яг тэр үндгээс дотор байгаа тэр эс огт нөгөө ДНХ өөрчлөгддөг. Тэгэхээр яг тэр эсний буюу бидний яг бурханлаг шинж чанарын тэр хүслүүд биелээд үлдсэн нь болохоор одоо яг бидний чин хүсэл биш. Удмын эсвэл одоо ямар нэгэн одоо тий сэтгэлийн хоруу чанараар үйлдэгдэж байгаа учраас тэрийг хамгаалах механизм үүсээд хүсэл биелдэг юм байна. Одоо яг ингээ ярихаар бас яг сайн ойлгохгүй магадгүй. Жишээн дээр яриа тий. Тэгэхээр одоо яг манай сургалтанд сууж байгаа нэг охин ингээд манифест хийгээл тэр тусмаа ингээ стресстэй. Өөр нь ингээ даблтаад байдаг. Уул нь бол манифестийг мөнгөтэй алхаж байгаа шүү дээ. Гэтэл 50 сая өртөөсөн бол 100 сая болоод 100 сая өртөөсөн хүн чинь 200 сая өрт болчих жоох байхгүй. Тэгэхээр нөгөө форекс гэдэг учраас нөгөө савлгаа нь айгүй хурццтай. За тэгээ яагаад ингэж байгаа вэ гэдгсэн чинь ерөөсөө л тухайн хүн дээр суугдсан энерги мэдээлэл нь одоо програм нь ямар байсан бэ гэхээр өр хайр хоёрыг нэгтмэл гэж үздэг. Яагаад ингэж үзэх болсон шалтгаан байна вэ гэхээр тухайн хүн маань яаж юм гэхээр одоо яг нөгөө өсөглөлийн баяр хийгээд одоо ингэ 40 хүрч байгаа юм гэдэг шүү дээ тий. Гэхдээ ерөнхийдөө ингээ өрнөөс бол огт салж үзег байгаа даахгүй. Гэтэл яг өсөглөлийн баяр хийхдээ ээж аав хоёр нь байхгүй, эгч нар нь байж байгаа, ээж аав хоёр нь ажиллаар явцсан байж байгаа. Тэгээ дандаа хүнээс юм буугаад өмсгцэн байсан юм байна л та. Нөгөө палаж өмсгөөл ингээл тэнгуут нь нөгөө ээж аав нь яг өсөглөлийн баяр дуусахуйд нэрэл хараал өрөвдөл ивэ хүний юм баахан гуугаад өмс ямар өрөвдмөр ямар миний охин ингээл айгүй хайрлал. Тэгэхэд нөгөө яг 8 настай охины далд хумсарт юу сууж юм гэхээр ингээ хүний юм өмссөн юм өрөвдмөр ах юм бол хүмүүс их хайрлт юм гэж суучж байгаа юм. Тэгэхээр өөр гэдэг програм хайр гэдэг програмтай нэг бол авчиж байгаа. Тэгэхээр нэг талдаа өөрийн далд хумсраас өртөө ахыг хүсэж байгаа байхгүй юу? Тэгээд мөнгөний програм дээр нь ажиллаад эхлэхээр яаж юм гэхээр тухайн хүн намайг ингэж мэд дайсан гэж мэдэрч байгаа. Яагаад тэгэхээр яг мөнгөтэй болгоно гэхээр нөхрөөс салгах чинь гэж ойлгож байгаа байхгүй. Мэдээж тэр чинь нөгөө нөхөртөө маш их хайртай байгаа шүү дээ тий. Гэр бүлийн доктортой харилцаа өсөж байгаа шүү дээ тий. Тэр мөнгөтэй болно гэдэг нь өөртөө байхын эсрэг утга болоод ирчих шүү дээ тий. Эсрэг утга болоод ирэхээр яаж юм гэхээр одоо ингэ би хайрлагдахгүй юм байна гэсэн мэдрэмж аваад байгаа байхгүй. Дотоод хөвгтөнд сүнснээсээ ч юм уу. Тэгэхээр яаж юм гэхээр тийм дайсган л мэдрэгдээд эхэлж байгаа байхгүй. Тэгээ яг хаана байна гэд онцлоод үзэнгүүт өөр хайр хоёрыг нэг гэж үздэг. Тэгээ ямар тохиолдолд нөхөр нь арх уугаад исэн бэ гэхээр ямар тохиолдолд өрөнд ороод исэн бэ гэхээр нөхөр нь арх уухаар өөрийн тоохгүй байгаа юм шиг мэдрэмж төрөнгүүт арилжаан дээр алдаад эхэлдэг болж таарч байгаа байхгүй. Яг л хайр хүсэж штэ тэ. Нөгөө нөхөр нь хайрлахгүй байгаа мэдрэмж төрөнгүүт одоо өрөнд ороод эхэлж байгаа байхгүй. Нөгөө өөрчлөөс хайрын програмынхаа дагав. Тэгэхээр нөгөө хайрыг манифест хийх тусмаа
тухайн хүн гэр бүлийн доктортой харилцааг хайрыг манифест хийх тусмаа яаж нэхэр өрөнд ороод байгаа урал өсөж байгаа. Тэгэхээр яг энэ программыг дахиад шинжилж суулгаж иж манифест хийх нь зүг болоо явж байгаа. Хайр дээр, мөнгө дээр тий. Тэгэхээр ер нь ингээд орчлын ертөнц бидний яг анхдагч эсийн чанар болохоор бурханлын шин чанартай маш ариун нандин байгаа даахгүй. Тэгэхээр бүх шашин дээр нөгөө домог байдлаар энийг одоо ингээд ярьсан байдаг шүү дээ. За бурхан одоо ингээд Христийн шашин болохоор Адам Ева хоёр гэж ярьдаг шүү дээ. Адам Ева хоёр гэжсэн чинь ингээд гэл анхдагч шинжээрээ тэр хоёр бол маш ариун нандин гэдгийг хүнийг илэрхийлж байгаа. Тинчээс одоо гим хор үйлдэл эхэлсэн яасан гэхээр бас бурхны төлөвлөгөө буюу маш их зүйлийг суралцж ойлгож иж бурханлаг тийм хүчтэй болохыг илэрхийлж байгаа гэсэн. Одоо бурхан багш байна штэ бидний одоо мэдхээр гэгэрл гэдэг нь одоо юу гэхээр маш олон зүйлийг орхихын нэр юм байна. Тэрээс шиг ингээ маш их зүйлийг авах биш юм байна. Юу олов гэсэн чинь нэг олсон юм алга их юм хаялаа гэдэг ч аахгүй. Тэгэхээр бид нар чинь тэртээ тэргөө яг бидний удмын мэдээлэл болон далд ухамсарын мэдээлэл энэ болгоноо тооцоолоод хамгийн зөвөрөө амьдарч байгаа нь энэ гэдэг байхгүй юу. Тэгээд яг нөгөө сүнслэг зорилго гэдэг нь энэ наснда ямарваа нэг зүйлийг сурах хэрэгтэй байгаа. Тэгэхээр саяны охины үед удмын хувьд өглөгийн одоо буддизм өглөгийн пирамид гэдэг байхгүй юу. Өглөгийг ингээд сурах хэрэгтэй болж ирж байгаа. Удам зүгээрээ бид нар ингээд самсргүй ингээд нэг айл дээр шууд төрчдөг юм байна л да. Тэр айлыг сонгодог. Эцгээ сонгодог, ихээ сонгож, саваа сонгож төрдөг. Яаж нийцж ийн гэхээр биднэрээ суралцах ёстой даалгаврын дагуу тэр айл бас суралцаагүй байж таардаг гинэ. Тэгэхээр тэнд байгаад хамт суралцах тэр айлыг сонгож төрдөг гинэ. Тэгэхээр яг удмын мэдээлэл, сүнсний мэдээллийг сүнсний зорилгынхаа дагуу хүмүүс эцэг ихээ сонгож төрдөг болж таарч байгаа байхгүй. Тэгээд тэр сонгож төрж байгаа тэр нөхцөл байдал нь одоо юу гэдэг вэ гэхээр тухайн насндаа итгэлийг сурах. Тэгээ сүнсний зорилго морилго гэл тэгэхээр нөгөө хүмүүс айгүй нэг далайцтай хүлээж аваад байдаг байхгүй. Тэгэхээр тухайн хүнд байхгүй программыг маш зөвөр бий болгох тэрийг л хэлээд байгаа. Тэгэхээр нөгөө хүн төрөхдөө шалдан өөхөхтэй шалдан гэдэг юу л нүцгэн төлөө шалдан. Асар тэр чинь болохоор ингээд нөгөө худлаа итгэл үнэмшлэл авчиж байгаа байхгүй. Яа тэгвэл сүнсний төвшөнд одоо бид нэр итгэлийг сурсан байх юм бол хайрыг сурсан байх юм бол дараа төрөлтөө тэрийг сурах шаардлагагүй. Одоо нэг төрөлтөө эд хөрөнгийг хурааж, бүтээж, төөрөөж, буйныг тогтоож сурсан байх юм бол ирэх төрөлтөө заавал ядуулж төрөх албагүй. Тэргөө баян айлтаа төрөөд дараагийн сурах юм ингээд сурдаг гэсэн үг байхгүй юу? Тэр инхээр маш ойлгомжтой болж ирж байгааз. Тэгээд өглөгийн чанарыг сурахад тухайн одоо яг охины хувьд бол өглөгийн чанарыг сурах хэрэгтэй. Өглөгийг яаж өгч юм гэхээр өөртөө мөнгө авч болохгүй мэдрэмжтэй байгаа шүү. Тэгэхээр ингээд мөнгө орж ирвэл ингээд хүмүүст өгөөд идэг. Тэр нь одоо ингээд үнэхээр сайхан сэтгэлээр өгöd байгаа юм шиг боловч хизээ нэгэн цагт өөртөө мөнгө ойлгож болохгүй програм байгаа юм чи өөртөө байх хэрэгтэй байгаа юм чи хүмүүст мөнгө өгчгөр яах вэ? Нөгөө хүмүүс нь ингээд дараа нь ингээ хайрлагатай өгнө гэсэн юм ухамсараар өгöd байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань яг цэвэр өглөгийн чанар биш болоод явчихж байгаа юм. Тэгээд тэгвэл нь одоо ер нь бол ингээ удмаар нь суулгаж байгаа гэдэг шиг нөгөө 3 үеэрээ суулгаж ярьж байгаа юм л та. За одоо ингээ чин сэтгэлээсээ өгөх хэрэгтэй юм байна. Ингээ суралцах хэрэгтэй юм байна гэдгсэн чинь ялчгүй програм сайн охины ээж нь гэхэд одоо юу гэж байгаа байхгүй. Хүүхд байхдаа ингээ 2 3 настай байхдаа ингээ ширээн дээр мөнгө байхаар нь одоо тэр чинь хулгай гэж мэдэхгүй одоо юу гэж мэдэхгүй штэ болон болохгүй мэдэхгүй штэ мөнгө байхаар нь сонирхол авсан чинь нөгөө айлын эмхтэй шууд цохиол зодол хулгайч гэл ингээл дуудаал тэгмэт найгаал нөгөө ингээл харахад ингээ ээж рүүгээ гүйсэн байгаа байхгүй. Тэгээ яг тэр үед бидний энерги ухамсарын шийдэл унах үед тэр үед ч одоо хүүхд бол ингээл маш их айж бэргэж байгаа штэ. Юу буруу ч буруу юм хийцэн байна гэдэг хүн загнахаар ойлгож байгаа байхгүй. Тэрнээс биш ингээд буруу муухай одоо би ямар нэгэн байдлаар буруу юм хийчлээ гингүүтэй маш их айгаад ингээд гүйж явах үед нь өөрт нь болохоор тийм юу суцаа мөнгө авч болохгүй гингүүт тийм програм дахин сууж эхэлж байгаа. Тэр болохгүй юм хийчлээ ш мөнгө авч болохгүй юм байна гэдэг юм суучж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тухайн айлын програм ижилхэн байдаг гэдэг энэ. Тэгэхэд тэр дунд одоо бидний мэдхээр одоо ингээл альбин тэрмэр ингээл амар serious яриад маш их айгаад идэв штэ. Тэр зүйлс маань ихэнхдээ бидний удмын үлгүүрээр суугддаг зүйлс байдаг байхгүй. Тэгэхээр хизээ нэгэн цагт хүн байсан буюу одоо ямар нэгэн сэтгэлийн хоруу чанараар хин нэгнээс
салаад маш их хямраад амиа орлох ч юм уу те эсвэл хин нэгэнд маш их өсөрхөөд тэгээд олон үе яваад ирэхээр одоо нэг олон үе яваад ирэхээр хувираа өөрчлөгддөг. Ингээл яарч цутааж байгаа л ингээл хүчих юм бол тэр нь цэтгэр болдог ч юм уу те. Яагаад гэвэл ингээл байнгын тавчирсан гүөхстэй болж шүү дээ. 2 3 үлдээ болж молоод ингээд сүнслэг төвшөнд хувраад ирэхээр тэр зүйлс тийм сүнснүүд болж хувирдаг байхгүй. Тэгээ ингээд одоо бид нэр ингээ харж байгаа орон зай тэр ч ихтэй тийм байдаг. Тэгээ заримдаа суугаад заримдаа суухгүй байгаад байгаа шилхэн. Хэрвээ ингээд санамсаргүй суугдвал бид нэг алхаа явж хахт ингээд цам гарч явж хахт ингээд суугаад ирнэ сте тийм битүү. Тэгэхэд яа заримдаа суугаад заримдаа суудгүй ингээд ховор тохиолдолд суудаад идэг вэ гэхээр хизээ нэгэн цагт тэр удамд тэр өртөө ч юм уу эсвэл тэр удмын хүнээс болж одоо тийм байдалд орсон ч юм уу те зүрхтэй бодлын үрээр хүн зурц татдаг байхгүй. Тэгэхээр зүрхтэй бодлын үрээр тэгж зурц татдаг байхгүй. Тэгэхээр яаж юм гэхээр тэр жоох охин гүйж явах дээр нь тэр нь одоо мөнгө авчлахгүй гэдэг юм суудсан байна шүү дээ. Тэр одоо сүүдэр нь одоо би тэднийг янз бүрээр нэрлэх айгу дург байхгүй. Тэр тухайн сүүдэр гэж ярьдаг. Тэгэхээр хүн болгон сүүдэр гэдэг хамгийн сонирхолтой. Бидний ихэнх хүсэл сүүдрийн хүсэл биднэр дээр суугдсан сүүдрийн хүсэл байдаг учраас тэр биелдэг байхгүй. Нөгөө чин хүсэл болоод ирэхээр биелдэг. Тэгэхээр тухайн эмэгтэй дээр суугдсан сүүдэр нь болохоор яаж юм хэ дэш 12 дахь үеэр 12 дахь үе дээр нь тэр эмэгтэйгийн одоо тэр 10 хэдтгэлөө 20 хэдтгэлөө за манай хүүхдүүд сонсож байгаа хоо одоо яах вэ тэгэхээр 10 дахь үед нь ямар зүйл болсон бэ гэхээр тэр удмын эмэгтэйг одоо яг энэ удмын эмэгтэйтэй ижлэх нэг айлын хаттууд байсан баг их хатан баг хатан гэж ярьдаг байсан шүү дээ. Тэгэхээр нэг хатан байсан байгаа байхгүй. Тэгээд нөгөө ноён өнгөрөхөд хамаг ид хөрөнгө аваад одоо өгөөгүй гэж таарч байгаа. Тэгээд яаж юм гэхээр удмын үйл өөрөөр олон жил тэр чинь тэнүүжилж явж байгаа дөрөө хуурхсан байж байгаад ээж тэр нь яг тэр үед суугдж байгаа байхгүй. Тэгэхээр тэр одоо удмын хүмүүс чинь тэр хүнд өглөх өөхстэй минь өөхстэй л болж таарна шүү дээ. Тэгэхээр ийм логик байдлаар юм суугддаг байна. Тэгээд тэр суугдсан юмыг яаж тайвшруулах вэ гэхээр тайвшруулах буюу ингээд учир утгагүй хөөгд явуулчихаар юм л да одоо бөөнөр ч юм уу одоо би ч гэсэндээ одоо бас буула тэгээд тэр үед байлаа шүү дээ тий зинхэн байлаа шүү дээ тэгээд тэр үед бид нэр ингээд хөөгөө явуулчихаар ойролцоо төвшний програм ажиллаад идэг гэсэн байхгүй яагаад ингээд би ингээд гайхдаг гэсэн байхгүй хүнээс юмын салгаад дахиад ижлэх юм суудсан өөрөө тэр зөө тодорхой хугацааны дараа дахиад тэр нөгөө тухайн орон зайд бид нэр ойлгож ухамсарлах шаардлага гарч байгаа байхгүй. Гэтэл тэрнээр суугдсан эмэгтэйг өгстэй өглөгийн чанараа бид нар буруу ойлгосон юм байна. Чи ч гэсэндээ одоо яг тий өөрийнхөө амьдрч чадаагүй өөрийн үн цэнийг мэдрээгүй учраас ингээд зурдад гацсан юм байна. Одоо ингэсэн юм байна гэдэг ингээд хооронд нь ярилцах төвшөнд байдлаад тайвшруулангууд дүр нь өөрчлөгдөд тэгээ мэдээж зурдад гацсан сүнс шууд хүн болж төрдөггүй. Одоо дараагийн төрөл буюу нөгөө амьтан төрөл рүү шилжүүлж байгаа байхгүй. Тэгэхээр чи нөгөө энерги ажил хийгээл өөрөө ингээд амар ихэн сэвтэл гэдэг хүмүүс ойлгодог шүү дээ. Одоо тухайн 10 хэдэн жилийн өмнө бол яг тийм байсан би өөрөө. Тэгээд нөгөө тэр чинь одоо ингээ буруу юм байна л та. Яагаад гэвэл тэр сууж байгаа сүдэр хүртэл яаж нэхэр тэр удамд хүний имийг тэгж хамаагүй авч болохгүй өгөх ёстой юм өгөх ёстой буюу өглөгийн чанараас сургах гэж ирсэн болж таарч штэ тий. Тэгэхээр ингээд юм бас ингэж яг ингэ сэжиглэж хүлээж авах айгүй онцгүй. Одоо бид нарт өөрт ингээд суралцсан чанарыг буулгаад байдаг зүйл юм байна л та. Тэгэхээр өглөгийн чанарыг сургасанд үнэхээр их баярлалаа гэж хэлэхдүүдэд тэр төрөл хавчилж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо хаанаа ингээд гэрлийн талдаа үйлчлээд ирэхээр бид нарт одоо тийм зовох, сэвтэлтсэн энерги мэдээлэл огт байхгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ удмынхан яах өглөгийг сурах стил удам байсан байгаа даа зү тий. Тэгээд сүнслэг зорилго нь гэсэндээ эхний амьдралдаа өглөгийг сургал байсан байж таарч. Тэгтэл одоо яг ингээд одоо яг иймэрхүү програм ингээд маш их байждаг байхгүй. Тэр юм болгоныг хамгийн гол нь бид нар ингээд зовж сурах шаардлагагүй өрөнд орчих юм уу? Одоо ингээд өвдчих юм уу тий? Ингээд суралцах ерөөсөө шаардлага болсон. За энэ нь болохоор одоо яг 22 дахь оноос орчлын ертөнцийн ирж байгаа гэрлийн давтамж гэж байгаа даа байхгүй. За энэ нь болохоор 73 оноос хамгийн өндөр түвшиндээ ирсэн 22 он.
22 он дээр одоо ингээд орчлын ертөнцөөс ингээд ирж байгаа гэрлийн туяа ингээд дэлхий дээр ирж байгаа давтамжаар ингээд мэдэрч байгаа байхгүй хүмүүс. Тэгэхээр тэр мэдэрч байгаа давтамж маань одоо ингээд 22 онд хамгийн өндөр давтамжтай ирсэн байхгүй. Тэгэхээр энэ яаж юм гэхээр яг нөгөө бидний галуу юу л тэд нар гэж мэддэн шүү дээ тий. Тэгэхээр нөгөө 21 онд ч л нөгөө сарын даваагаа гэж ингээд шоолол бид нар ч бас амар serious бүр татаж унаалсан шүү дээ. 12 онд лөө 12 онд шүү дээ. Тэр яг тэр үед яаж юм гэхээр зүгээр нөгөө 3D-ээс 5D рүү шилжсэн юм байна л орчин ертөнд. Одоо заавал ингээд галуу юулж мүлээл ингэхгүй өмнөх энэ үе тоол болгон дээр ерөнхийдөө галуу юулдаг ч юм уу лимөрийн үе эхэлдэг, мөсдөлгийн эхний үе эхэлсэн, мөсдөлгийн сүүлийн үе дууссан байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө яг 12 онд юу болсон бэ гэхээр сүнслэг хөгжлийн хувьд гэрлийн давлгаа яваад 3D-ээс 5D рүү шилжиж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ дээр бид нар яаж юм гэхээр одоо дэлхийн энерги мэдээлэл өөрчлөлтөд бид нар болохоор ингээ хуучин хэрэггүй зүйлсээ хаяад шинэ давтамж руу шууд орж байгаа л гэсэн үг. Инээс хойш ингээд маш олон ингээд хүмүүс гэрлийн ажил хийдэг хүмүүс ингээд шинээр гарч ирээд байгаа сте. Тэ? Одоо ингээд манай эртний өмнөх одоо ануудад болохоор 600-аад он 500-аад он бид нар болохоор ингээд нөгөө бурхан багш гэж ингээд чиглүүлдэг исламын шашны Мухаммед гэх тий Куран Керимийг үндэслэгч эднэр ингээд исламын шашны үндэслэгч эднэр ингээд маш олон гэрлийн ажилтнууд маш цөөхөн гэрлийн ажилтнууд төрсөн бол одоо ингээд маш их болоод байгаа байхгүй. Тэгээ би нөгөө сонирхолтой санагдаад өчтөр бас нэг сүм дээр очиж үзлээ. Тэгээд нөгөө исламын шашны одоо яг ийм ажил хийдэг бас хүмүүстэй уулзч үзлээ. Тэгээд бас нөгөө яг энэ ажлыг хийж байгаа бүүнэртээс уулзч үзлээ. Мэдээллийн хувьд бол ингээд маш ойролцоо мэдээлэл бууж ирсэн ингээд маш цөөхөн хүмүүс ингээд байгаа юм байна гэдээ бас мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар суралцах юмаа суралцаад өглөгийн чанартай нийцүүлээд эхлэхээр яаж юм гэхээр өглөг гэдэг чи одоо хүнд юм өгнө гэж өөрт юм байхын нэр шттэ тийм үстэй. Өөрт юмгүй хүнд юм өгөхгүй. Зүгээр ингээд хамгийн ойлгомжтой байдал материалын байдлаар бид нар үзэх юм бол мөнгөн дээр ахгүй юу? Бид нар шинэ мөнгөтэй байж мөнгө хүмүүд өгч байгаа ч тийм. Тэгэхээр өглөгийн чанар гэдэг бол байх хүн чанар юм байна. Биднэрт юм байх хүн чанар. Өглөгийн чанарыг бүрэн ойлгох юм бол хүн одоо юмтай байдаг гэсэн үг. Одоо байх хуйтай байдаг. Тэр одоо буйныг тогтоож чадах юм бол тэр хизээш дуустдаггүй. Манифест хийгээд ингээд тодорхой хугацаанд сэтгэлийн асар их хүч гаргаад төвчээр гаргаад сөрөг юм бодохгүй ингээд байгаад байна гэж бодъё л та. Тэгээ тухайн хүсэл биелнэ. Буцаад дундах нь амархан учраас байнгын далд төгшөр хүн дээр үүсэдэг байхгүй юу. Тэрний оронд одоо Цэдэ манифест group гэдэг байна л та 44 үнэтэйгээ ярьсан шүү дээ. Тэнд яг манифестийн эрэг дээр төвлөрөөд ингээ мөнгө татараа ямар ч тийм хичээл авахгүй байхгүй. Маш олон хичээл тавьсанчлангүй ямар ч тийм хичээл авахгүй. Яа тэгэхээр уг үндснээсээ бид нэр ойлгох шаардлагатай болж байгаа. Программын асуудлуудаа засах хэрэгтэй болж байгаа. Хайрыг манифест хийхдээ өрөнд орчоод мөнгийг манифест хийнгүүтээ хайрыг мэдрэхгүй байгаад ээж хүн болохгүй. Тэгэхээр програмуудыг засах хэрэгтэй. Мөн бидний бодож байгаа бодлын 60% нь бидний удмын мэдээлэл буюу одоо тэр сүүдрүүдийн мэдээлэл мөн одоо өмнөх насны одоо стресс бухимдал тэндээс ирж байгаа мэдээллүүд ихэнхдээ байдаг. Ингээ маш бага хувь нь бидний өөрсдийн бодол тарих байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чинь тэрийгээ дотроосоо тэр яг өөрийн бодлыг чин дотроосоо ингэж хүлээж авах тэр чанар одоо байгаад байна шүү дээ тий. Тэр ухамсарыг зөв голдролтод нь оруулаад зөвөр суралцчих юм бол тэр хүсэл ингээд шууд биелдэг гэж байгаа байхгүй. Тэгээд сайхан нэг эмэгтэй ярьж бас надад дээр зөвлөгөө авсан. Тэр ингээ мөнгөтэй байхыг зөвшөөрөхгүй. Мөнгөтэй үнтэй суухыг бас буруу гэж боддог. Тэгсэн мэтэл ингээ цаанаа айгүй горлоцсон байна л та. Энэ тэгэл надад ингээл ядуу юм шиг байжсэн цаанаа мөнгөтэй байгаасаа гэж бодсон гинэ. Тэгээд нөгөө нөхөртэй бол хүнтэйс басан чи өөрөө ядуу. Их чинь айгүй баян юм байсан гинэ. Тэг мөнгөний хэрэг болохоор их чинь нөхөрт нь өгчдөг. Тэгээд яаж юм гэхээр далд мөнгөтэй байгаад байгаа сте тий. Тэр хүн шууд мөнгөтэй болох хэрэг өөртөө өгч чадахгүй байхгүй тий. Тэгсэн чинь нөгөө яг тэгээд программын дагуу л ингээ хүсэл биелээд идэг байхгүй бид нарын. Тэгээд амттай юм идмэр санагдаад ирсэн байна л та. Тэгэхэд эмнэлэгт очиод найзгаа ярьсан чинь ингээл амар гоё ингээл ширээ дүүрэн жимс шкамд нь харагдал. Тэгэл ийм гоё амттай юм идхийсэн. Эмнэлэгт хэвтэл гоё ийм амттай юм идэх юм байна да. Тэгтээ юу тариа илэх нь хэцүү байна да гэж бодсон гинэ.
Тэгж нь яаж нэхэр шууд тэрийг авч болохгүй. Би мөнгөтэй болох нь заавал төлөөстэй тий гэж нөгөө хүн чинь дотроо бодож шít. Мөнгөтэй авах муу юм чинь. Тэгээ заавал ингээд төлөөс төлжиж тэр чинь мөнгөтэй ч юм юмтай болох гэдэг шít. Нөгөө хүсэл нь шууд биелсэн байгаа байхгүй. Яа тэгвэл тэнд нөгөө цоошин програм биш өөрийнх нь програмын дагуу учраас шууд тэрийг татдаг байхгүй юу. Тэгэхээр яасан имлэг гэхдээ тариа хэлгээгүй 2 сар юу оншин тогтоох үзье. Тэгэл хүн болгон ирээл амттай юм өгөөл амттай юм өгөө. Тэгээд оншин ч нэг сүртэй юм байхгүй тэгээд гарч байгаа. Амттай юм эдгийн тулд бид нэр имлэг төвтэй дах шаардлагагүй байхгүй. Тийм үстэй. Тэ. Тэгэхээр энэ програмыг угаас чин зүрхнээс өөрчлөх шалтгаан байна. Тэгэд нөгөө одоо ингээл гэрлийн тал сүүдрийн тал гэдэр гээл тэгэхээр одоо ингээл нөгөө өчтөр бас яг нөгөө сүндэр очиод нэг бахан юм сонссон болохоор яг хольж явах гэдэг. Ер нь аль би өөр яг цэвэр буддист хүн баггүй. Тэгээд тэгсэн чинь л одоо ингээд нөгөө гэрлийн давтамж одоо үйлчлэл яваал 5 дээрөө шилжил 3 дээд үлдэх нь үлдэн штэ. Мэдээж тэгсэн чинь тэгээд нөгөө маш олон хүмүүс 5 дээрөө шилжүүлэх гэл нэлчихэж байгаа байхгүй. Тэгэл одоо ингээд Есүс тэрээс ирээл өгсөн байсан ч үлдээгээл одоо ингээд 2 хуваагаал аваад явах юм аах ингээл бүх фантаз нь үлгэрчилсэн мөртлөнгөө одоо яг үнэн байгаа даа байхгүй. Одоо бурхны шашинч ч гэсэн бурхан багш гэгэрснийхаа дараа би одоо ингээд маш олон шашны ишлүүд ингээд татаж ярьдаг. Одоо таад таалагдах юм уу сайн мэдэхгүй. Нөгөө гэгэрснийхаа дараа тухайн нөхцөл байдал одоо манай эртний өмнөх одоо 600 дуун 500 доонд ч юм уу тэнт хүмүүст одоо ингээл давтамж байдаг ийм гэрэл байдаг гэдэргээл ингээл ярихаар ч бас сонир штэ тий одоо ингээд ногоон дээр гэл бодоход бид нар чинь ногоон дээр ингээд өөрийнхөө хүнийгөө одоо ингээд хүнийг бүх хүнийг ч юм уу тий амьтай болгоныг өршгөө ингээд хайрлахыг ингээд сургасан байдаг штэ тэгэхээр одоо яаж нэхэр бурхан багш тэрийг үлгэрчилж тэгээ тухайн хүмүүст тааруулаад за ийм бурхан байт юм аа ногоон дээр гээд тий. Энэний сургаал нь ийм ээ. Та ингэж дагах юм бол ингэнэ. Тий. Ингээ хайрыг ингэж мэдэрнэ ч гэдэг. Ингээ үлгэрч үзүүлсэн хэв загварууд баггүй уул нь. Гэхдээ ингээ олон мянган жилийн туршид одоо явагдаад бас үнэхээр ингээ хүчрхэг бурхад тэгээ бид нараас ингээ залбирч мөрөх нь туйлын зөв хамгийн гол нөгөө бид нар ч одоо очиод ном уншуулах үгийг хүчээж агуу штэ бид нар тэрийг санскрит хэл дээр ингээл ном уншуулал айтайхан болчихдог гэсэн яг үүндээ тэр чи одоо яад энэ вэ гэхээр үгийг хүч ахгүй тэр дотор бидний асуудлын тайлбар байгаа тэгэхээр бид нар ойлгоогүй ч гэсэн тэр үгийн хүчний нөлөөллийг бид нар авч идэг гэсэн. Тэгэхээр ингээд ном уншуулах нөлөөтэй үнэхээр нөлөөтэй харин тэрийг бүр ингээ ойлгоод уншвал яах вэ тэр зовлонгийн чанар тэр чигтээ дуусна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг таарад байгаа зовлонгийн чанар яагаад дахин тохиолдоод идэг вэ? Бид нар ингээд доторх хүнээ засгуул одоо би ингээд нөхрөөс саллаа гэж үгүй асуудал тулгараад тэр хүнд 100% буруу үг салчлаа. Тэгээ дахиад хүнтэй суулаа. Дахиад нөгөө хүнд 100% буруу үг салчлаа. Яагаад энэ хүн татаад байгаа чанараа би өөрөөсөө таньж болохгүй бол манифест хийдэг байхгүй ингээд хүмүүс ингээд манифест хийдэг ганц бие хөөх би бүр болооч гэж хэлчихдэг байхгүй юу бас ингээд дуугаж чадахгүй болооч гэж хэлчихнэ. Яа гэж юм гэхээр бидний өөрсдийн дотоод тэрэг хүнийг татаад байгаа програмын чанарыг өөрчлөхгүй бол гавцсан ондоо ч гэсэндээ доторх эхлэл төгсгөл одоо доторх түүх нь Монгол төрнөд тий тэгээ салаад дуусчээ. Америкт өрнөд амар Нью-Йоркт ингэж явж байсаа дахиад салаад дуусчээ. Ямар ч ялгаагүй байхгүй өвдөж байгаа. Одоо ингээд донтолтын хэлбэр байгаа шүү дээ. Эхлээд архичмс архиллуудгүй үнтэй суучих гэж бодонгот мөрөгтэй тоглоомны донтон ч юм. Мөрөгтэй тоглоомны донтонтоос салангууд дахиад нэг өөр юм донтон ч юм уу тий. Тэгжээс нөгөө манифест гэдэг нь шүү дээ. Тухайн дахиад өөр хүн татангууд яаж юм гэхээр галт донтолт буюу гмийн донтолттой ч юм уу тий. Гмийн мэдрэмж нэгээ айгу хүлцэнгүй сонгоцоо гэдэргээ ингэ бодож идэл нөгөөх нь гимших донтолттой ч юм уу тий. Яг ийм ингээд нөгөө хавцсан ондоо ч гэсэн доторх нь яг ижлэх юм байгаа байхгүй. Тэгэхээр бид нар мөн чанарын хувьд хинбэ буюу митохондрисийнхаа хувьд төгшний одоо Христэшэнд одоо ариусс эдэргэж нэрлэх юм л та. Биологийн хувьд бид нар митохондрисны буюу яг бурханлаг чанарынхаа хувьд одоо дотоод хүүхэд ингээд нэг жоох ингээд дотоод хүүхэд байлаа шүү дээ. Бид нэр хүн болгон дотор ингээд дотоод хүүхэд ааш тийм бяцхан охтууд байгаа байхгүй. Энэ дотор бяцхан хөвгүн байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ хүүхдэд хүн муу юм хүсэхгүй эсвэл чамайг хайрлахын тулд одоо чи ингээд маш хичээл зүтгэл гаргах ёстой ч юм уу тий.
тэгж хэлэхгүй тэрийг зүгээр л хайрладаг бид нар хүүхдүүдэд зүгээр л хайрладаг тий. Тэр хайрыг бид нар боломжтой зөвөө гэдэг ухамсарлуулан сургах одоо бид нар шинэ програмыг сургах зайлшгүй шаардлагатай байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө програмынхаа дагуу бид нар амьдралд татагдж байгаа бүх зүйлээ амьдралын үнэн гэж ойлгочихсон. Одоо ер нь ингээд мөнгөтэй болох хэцүү гэх юм бол тэр амархан гэлсэн дараа нь зовж байгаас харж байгаас та нар гэлээ эргэн тойрныхоо тэрийг л тэр мэдээллийг татамжийг л хүлээж авдаг. Тэр татамжийг ялгаруулж байгаа ижил төвшний хүмүүстэйгээ л нөхөрлөдөг. Тэгээд яг ижил төвшний тэр эсийг одоо өгөх хүнтэй л суудаг. Нэх ингээд бүр ингээ хол очиж ингээ модноосоо бүр тэр хол хүнтэй сууж муудаггүй байхгүй угаасаа. Тэгэхээр яаж нэхэр бид нар яг тэр ариун нандин хүүхэд буюу дотоод хүүхэд гэж ярьж байгаа шүү дээ. Тэр митохондрис дотоод хүүхэд одоо яг энийг ингээ бидний ариун сүнс гэдэг юм те. Энэ ухамсарууд бол нэг түүнд хүсэх сайн сайхан програмуудыг хамгийн зүгээр нь өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь одоо сүнслэг зорилгын хувьд бол бид нар угаасаа суралцах гэж ирсэн учраас огт суралцахгүй байх юм бол яг өгөхээр бидний сүнс өөрсдөө суралцах зорилготой учраас тэрийг зайлшгүй тохиолдол буюу асуудлаар илэрхийлждэг байхгүй юу. Тэгэхээр чам дотоод асуудлыг чинь гадна илрүүлж харж байгаа. Жишээлбэл би ингээд нэг хариултынхаа би ингээд үргэлж зогсоолт байдаг байхгүй юу. Машин зогсоол байрнаагаа ингээл манайх ямар зогсоолгүй гэж байрны гүрвт бичээл ингээл би дандаа зогсоолтой зөө. Яагаад энэ хүмүүс зогсоолгүй гэдэг юм бол би өөрөө гайхтаад тэр яагаад сүржигнээд ингээ бод. Гэтэл одоо яг зарим тохиолдолд би дотоод одоо чөтгөрөөч мөсвдрээ ингээ тань штэ. Тэгээ тэрнийхээ ингээ гарц гаргалгаагаа олохгүй байх юм бол ядгүй гэхээр зогсоол болцдгоо. Би дотроо олохгүй байгаа ч гадаа би олохгүй байгаа тоххой байраа. Надад тохиолдож байгаа бүх зүйлс яг үйлчлэл дараалалаараа бас ингээд би нэг зүйлийг энд нэг буруу програм байна. Би зүрхэндээ мэдрээд байна. Тэ? Одоо ингээд байнга аз жаргалтай байх эрхийг өөртөө өгсөн чинь нэг дунд нэг гацалтай програм үүсээд байна тий. Боломжгүй ч юм уу тий. Яг би энэ эрхийг өөртөө бүрөө өгч чадахгүй байна гэл ингээд хэлсэн шүү дээ. Яг тиймэрхүү хүмүүс ирээл юм. Хашаа цаг авъя гэж ирэл. Эсвэл ингээд барьж авч уулзаал тий. Ингээд тэгэхээр бидний ингээд дотор байгаа илэрч дотор байгаа одоо програмууд гадна байгаа зүйлс яг ижилхэн. Бидний ингээм амьдрал төр чигтээ матрикс. Одоо ингэ амьдралын хэсгийг бид нар маш утсан дээр амьдралын хэсэгтэй юм байна. За одоо яг тэр амьдралын хэсэг ба штэ. Тэр одоо энэ амьдралын километрийн төгс төрсөл гэж ярьдаг байхгүй юу? Тэгэхээр ингээд маш олон төрснүүд яг жиг тиймэр ингээд тогтцсон байгаа. Тэгэхээр нөгөө хамгийн ихний ярьсан жишээ буюу удмын энерги мэдээлэл, удмын давтамж. Тэр сууж байгаа чөтгөр тий одоо бидний мэддэг чөтгөрөөс нэрлэдэг сууж байгаа чөтгөр миний өмнөх төрлийн холбоос за тэгээ таарч буй зүйлс сууж буй хань яг нэг цэг дээр бүгд тогтолцдог энд байгаа цэг болгон хоорондоо тогтолцож байгаа сте тий тий тэгэхээр бид нар тохиолдож байгаа зүйлс ингээд ямар нэг зүйлээс юм уу ингээд одоо яг би ингээд өмнө нь гадны нөлөө гэж нэг ингээд аура дээрээс уншдаг байсан байхгүй. Одоо яалтчгүй аураг ингээд өршин хойш нь харуулгууд нэг нь орчлын ертөнцөөс ирж байгаа байдал нөгөөх нь болохоор өөрөөс гарч байгаа чанар гэж уншигддаг байсан байхгүй. За тэгээд би болохоор аюу том хичээл авсан би нөхөртөө хамт налгаан цанд байж байгаа. Аварт ороод бүр ингээд том машин дээр мөрүүлчихэж байгаа байхгүй. Яаж нэг орчлын ертөнц энэ ажлаа одоо болж байгаа. Намайг зөксөж байгаа. Яа тэгэхээр энийг илүү далаацтай ч суралцах шаардлагатай гэдгийг ойлгож байгаа байхгүй. Би 10-аад жил авра урилга хийхдээ бүр ингээд үнэхээр хүртээ ихтэй болсон юм байна шүү дээ. Тэгээд тэрний өмнө те нэг 2 дэлхийн богиномжтолд яваад хоёуланд нь төрөлд ирчихэж байгаа байхгүй. 28 орны дэлхийн богиномжтолд 2 удаа оролцоод хоёуланд нь би төрөлд ирчихэж байгаа. Тэгээд нэлээд би үзлэгссэн буюу одоо яг ингээд хүнд заадаг. Хүнийг ингээд зовлонгийн шалтгаанаас нь шууд ингээд лагаар засаад ч юм уу эсвэл ингээд одоо яадаг хүчээр одоо засаад дээ штэ. Одоо ингээд санхүүгийн асуудал гарцсан тэрнээс нь шууд гаргаж байгаа байхгүй. Гэх мэтлэн ингээд яадсан чи яаж юм гэхээр аавра дээр бас ингээд за одоо танаа тэрний чи хэдэн жилийн өмнө хийжсэн тийм ажлаас ч юм болоод тэр хүн чанд ингээд гомцсон учраас одоо ийм зүйл болчихжээ гэдэг юм уншдаг гэсэн байхгүй. Орчлын ертөнц намайг шууд зогсоосон. Ааварт зогсоосон. Айгүй хүндээс
би ч бүр яг төрөх төгсөө явжсан байхгүй. За тэгээд одоо тэгээ манай хүүхд 7 сартай төрчихөж байгаа байхгүй жижиг одоогор жижиг. Тэгээ нэг жижиг бүр аюу айхтар заяа бүр ингээл бүр сансрагтар галактик яриад бүр ингээл аюу айхтар. Тэгээд яагаад энэ зүйл бол би одоо бусдын сайн сайхны төлөө байсарч яагаад юм болчихж байгаа гэл гомдол төрөл байгаа байхгүй. Яагаад гэхээр одоо тэр суралцах байгаа хүмүүсийг суралцуулахын тулд асуудал байдлаар тэр суралцах хэвээр хичээл ирээд ахт тэрийг би одоо аргалж өгснөөр яаж юм гэхээр тухайн хүний ойлголтыг би дахиад хойш шидэд өчөж байгаа байхгүй юу. Гэтэл тэр санхүүгийн асуудлаар ирсэн бол дараа нь гэр бүлийн асуудлаар ирдэг. Дараа нь өвчин зовлонгоор ирж болно. Тэр ойлгохгүй л асуудал дагуулад байгаа чанар дотор байгаа шүү дээ. Тэр ойлгохгүй л тэр хизээ заавал ирдэг байхгүй юу. Тэгээд энийг би болохоор яаж юм гэхээр ингээд хэлбэрийг өөрчилж өгөөд исэн гэдгийг ойлгож байгаа байхгүй. Ойлгох байдал ингээд 2 жилийн турш үргэлжилж байгаа. Би нөгөө аавар үзлэгээл хүн уцтахаар үзэхгүй гэл тэгмэгтэй ингээл ерөөсөө ингээл тасралтгүй ингээ өөртөө ажиллаж байгаа байхгүй өөртөө ч юм уу мэдгүй ингээл үйл судлаад те дундуур найрх угаал тэгэл самарсан юм болоод байгаа байхгүй. Тэгэл тэр хоорондоо яаж ярин тотчихж байгаа байхгүй. Би бүр ингээ 2 жил ярих хүчиж байна. Тэгээд нөгөө нэг тэгээд тэгмэгтэй тэр дотроо сэтгэлийн хоруу чанар миний өөрийн тал бус санаа сэтэл гаргаад байгаа тэр зүйлийг эрүүлэр хараад энэ яагаад ингэж ийна гэд анхны сүдрүүдэд барьж эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр сүдрээ гаргацсны дараа яаж юм тэгэхээр одоо би яг нэг сонио өвчтөд шээр би ингэж нөгөө хүнтэйс хос өмнө ингэж найз залуутай байж байхгүй. Тэгээд тэр нь ямилаа уудаг гэсэн. Тэгэл ууж мугаал хэрэлж мэрэлтэл тэгэл сүултээ ингэж нөөд ч бүр амар дарк болол тэгэл салж байгаа байхгүй. Тэгэл сүултээ бүр ингэж яг өөрийн бос шийдвэрийг би гаргаж эхэлсэн. Бүр ингэ 10 хэдэн жилийн дараа анзаарч тэр үйл явдлаасаа хөөжилж байгаа байхгүй. Би яаж юм гэхээр ингэж тэр хүнийг өөрийнхөө дэргэд гимшүүлж өөрийгөө хайрлуулах гэдэг байхгүй. Гимшүүлэхийн тулд өөрийгөө хохироод байгаа байхгүй. Тэгээ бүр амар ингэж нөгөө задлалтаж модалтал хойлоо тэгдэг. Тэгэл гэсэн чинь хажуугаар нь яваад би ингэж ингээл дэлтчиж мэлцэж яаж нөгөө нэг өдөд шүү. Нөгөө нэг доторх чөчрөг өдөд шүү. Тэгэхээр энэ өөрийгөө хохирох шин чанартай өөрийгөө шийтгэх шин чанартай үйлдэл гаргаж байгаа бүхэн өөрийн бус талдаа шийдвэр гаргаж байгаа бүхэн ер нь бол дандаа сүдрүүд байдаг. Тэгээ бид тэр эхний сүдрээ барьж аваад гаргаж байгаа байхгүй. Тэгсэн дахиад төсөөтэй юм ингээ ороод ирсэн. Тэгээ би 2 жилийн турш энэ ерөөсөө ингээ хизэж харахгүй байна гэж би ойлгочихсон. Энэ хизэж дуустгүй зүйл юм байна гэж ойлгочихсон байхгүй. Тэгж яваад би тодорхой хугацаанд салчихж байгаа. Тодорхой хугацаанд дараа юу ойлгосон гэдгсэн чинь зүгээр би энерги бүтэн нөхөн сэргээхгүй. Одоо ингээ бидний аавра гэрхэн бүрхэл ингээ бөөр хэлбэртэй байдаг байхгүй. Өндөг шиг. Тэгээд тэр дотроос ингээд яг төрхөр хүний аавра ингээд 2 дахин жижигэн болчдаг. Тэгээ төрөөд энерги сэргээдэг дээр ерөнхийдөө жоохон худлаа шүү. Тэгэхээр нөгөө төрсний дараа сэтгэл хөдлөл ордог шүү дээ бид нар чинь. Тэр мэр байдал энерги маань ингээд хурдан нөхөх шаардлага гардаг. Угс нөгөө энерги эвдрээд эдис өвчлөөд өвчин үүсдэг гэдэгтэй адилхан бид нэр энергийн балансыг хурдан өгөх юм бол биднийг одоо нөгөө тайвшруулдаг одоо тэр гормон маань одоо ялгараад хурдан одоо ингээ хэвийн байдалд ордог гэсэн үг байхгүй. За тэгээд тэгсэн чинь хүүхд залгаад харахаар сэрч юм. Тэгсэн чинь юу ярьчлаа. Шок. Ярс. Тэгээд гэрлэн бүрхүүлээсээ тухайн сүудрээ гаргах нь төрөж жоохтой яг ижилхэн болоод явчихж байгаа байхгүй. Тэгээд тэр нэг хоосон хоронцоо ингээ ховхоогод ингээ ороод ирнэ штэ. Ховхоогод ороод ирэнгүүт нь яад гэхээр тэрийг дүүргэлгүйгээр би дахиад арх угадсан болохоор яаж их ойролцоо тий нөгөөд чинь дахиад найзуудад аваад ажил чи тэрэн дээр очиж идэг ойролцоо програм шийдэд байгаа гэсэн үг. Тэгээл нөгөөдх дээр яач би дахиад хэд тоноол гаргана. 2 жилийн хугацаанд тэгснийх чинь маш олон төрлийн сүдрүүдийг таниад хүм болгоноос нөгөөдхөө ингээд хурд олдог болоо явчихж байгаа байхгүй юу. Яг авууштай тал нь тий. Нөгөө талаараа энерги сэргээхгүй учраас яаж юм гэхээр нөгөө хонхорхой занд гэлс зүрх хэрэгцээ шүү дээ. Тэрийг яг нөгөө өөрсдийн ариун сүнсээрээ гэдэг юм уу зөвхөн гэрлийн энергиэр гэлс зүрх шаардлага гардаг. Одоо яг энийг л би одоо ингэж энэ дэр фейлийг бүтэн 2 жил явсан гэж боддог. Хайрын цаг хугацаа уустай тайнууд да. Ингээл нэг юм ингээл өөрөөсөө айгс таниал гаргаад буцаад нөгөө уунгууд нөгөө цэсууч чинь тий. Гэтэ яг энэ нөгөө оруулж гаргаж байх нөгөө маягсныг чинь маш олон хүмүүс 9 шиг юмнуудыг таньж гаргадаг болчихлаа юм л та. За тэгэхээр ер нь тэгэл анхны энергийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэе гэдэг нэг ихний санаанууд орж ирсэн. Тэгээ явж байгаа бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж эхэлсэн байхгүй. Тэгээд яалтчгүй одоо ингэж нөгөө одоо олон дахин таньж олон дахин суралцаж олон дахин гарга гэж одоо шахах нь хайшаа хүмүүст яалтчгүй кристаллаа хэрэгтэй байна. Яалтчгүй тэр одоо дэмжлэгэнд тэгээ давс хэрэгтэй байна. 7 хүртэл давсаар нь ингэж өгчээ. За тэмүүтээ тэрийг нөхөх одоо гэлэнлаа хэрэгтэй байна гэж ихний 2 3 бүтээгдэхүүнүүд ингээ гараад эхэлж байгаа байхгүй. За энэний үр нөлөөгөөр яаж юм тэгэхээр зөв голдралтай хүмүүс ороод эхлэхээр хүсэл ингээд бүр хүсэл манифест хийгээл эрэг дээрээ төвлөрөөлстэй баг ингээл амар айжсэн гэсэндээ би зүгээр би гоё юм ингээд ах шаардлагагүйгээр ажил төрөл бүх зүйлс нь ингээд дэлгэр сайхан бүтдэг болчихж байгаа. Яагаад гэвэл байх юм хэрэгтэй болоод ирж байгаа байхгүй. Одоо яг ингээд суралцахад бид нар гэрлийн талдаа суралцах, сүүдрийн талдаа суралцах, тэртээ рүү суралцах зорилготой заяа бид нар. Тэгэхээр сүүдрийн талдаа суралцах, гэрлийн талдаа суралцах ямар байдаг вэ гэж жишээл. Одоо сайхан манай шавьд гэж аахгүй. 6 ингээд мөнгөө ихсгэх гэж байгаа. Хүсэл нь. Одоо бид нар манифест хийж байгаа орлогоо 10 дахин ихсгэх гэж байгаа. Сарын орлогоо. Одоо ингээд бизнес эрхлэлтэй хүмүүс үйлчлүүлэгч 10 дахин ихсгэх ч юм уу 2 дахин ихсгэх ч юм уу тий. Бидний одоо бизнес хийдэг эмэгтэйчүүдийн одоо өсөлөө шүү дээ эрхчүүд эмэгтэйчүүд. За тэгээд тэгсэн чинь орлогоо нэмэгдүүлэх ингээд бажил тохио тэмдэг хэрэг анзаарахгүй байгаа байхгүй. Эрэг тохио хүн анзаардгүй заяа. Сүргийг анзаарч яагаад хүний өөрөө байгалийн зам. Эгоны зам байхгүй. Тэр чи одоо эголог зүйл. Эго гэдэг чи одоо хамгаалах механизмээс үүссэн зүйл. Тэгтэл яаж юм гэхээр тэрийг тохио тэмдгийг хүлээж авахгүй байжсэн чинь найзууд нь холигдчихж байгаа байхгүй. 6-7 сая төгрөг ингээ холигдчихж байгаа байхгүй. Тэгэл нөгөөх маань ингээл туулал ингээл үргэлжилж байгаа юм л та. Заast хүнд итгэж болохгүй юм байна. Найз нөхөд гэж хайрлахаар ингэдэй юм байна гэж нөгөө үглээ шантраал ингээл гүн харанхуудаа ингээл шигдэж байгаа байхгүй. Тэгжээснаа ингээд за тэгэхгүй гэж ерөнхийдөө бүтээгдэхүүнээ тасралтгүйгээр хэлжсэн тухайн хугацаанд тэгээ босоод ирсэн чи яаж юм гэхээр за энийг орхичтой энэ 6 сая дээр стрессэд дэлгөө ажиллаа хий. Шинэ одоо энэ нөгөө ямар юу гэдэг л нэг ингээ өдрөөр төрөсөлдөг байрнууд чи юу гэдэг лээ. Бис нэрийг мэдэхгүй байна. Тим ажил хийдэг байхгүй олон байртай. Тэгээд тэгсэн чи тэр нь ихсээд ч юм уу ингээд нөгөө орлогын байдал нь маш өндөр болдог гэж байгаа байхгүй. Тэрийг орхисноор орхиод тэнцээс энэ намайг баялагсыг томруулах гэж байгаа юм байна гэж ойлгочихж байгаа байхгүй. Юун 6 сая тий 6 сая байтугай чиний сарын орлого хэд дахин 50 сая байт болно гэдгийг ойлгох зорилгоор ийм зүйл тохиолдод байгаа юм байна гэдгийг ойлгочихж байгаа. Тэгээ орлого нь мэдээж тэгсэн. Тэр хоорондоо шаналж зоод байгаа байхгүй. Энд чинь сүүдрийн талаас суралцаад байгаа. Гэтэл бид нар нөгөө сайн тохио тэмдгийг хүлээж авахгүй юу? Ингээд нэг харсан чи 6 саяын гоё буудсан байна. 6 саяын гоё эмгүй тий. Тэрэн дээр дараа мөнгөгүй болчихно гэсэн айдасгүйгээр дараа мөнгө болчихно одоо хөрөлцөхгүй гэхэр чи тэр чи хоосон байдлыг татаад байгаа байхгүй тийм ээ. Хоосон байдлыг биш одоо юмтай тал руугаа бид нар явах гэдэг шүү дээ. Ирээд өгөх бичих гэдэг шүү дээ. Тэгвэл энэ 6 сая төгрөгийн ингээд өчнөө юм тухайн хүнд бол ингээд таалагдсан юм харагдсан л байна. Тэрийг хүлээж аваагүй. Өөртөө зөвшөөрөөгүй байхгүй. Тэгээ хүчээр тэрийг сургаж байгаа байхгүй. Тэгтэл тэрний оронд гэрлийн талдаа суралцсан гэдэг нь яах ёстой байсан бэ гэхээр 6 сая төгрөгийн бүтээгдэхүүн одоо эм бүүч аваад зүгч юм уу те би нэг авч байгаад баяртай ийм хэмжээний зүйл мөнгө өөртөө зарцуулахад бол энэ чинь нормал юм байна те хэв юм байна. Миний амьдралын хэм маяг юм байна. Тэ тэгээ 6 саяар ганц цам цаваад өсгцэн мөнх бариад зүгч юм уу те ямар гоё юм хөө 6 сая хэрэггүй гэдэг ингээ яваадсан л гэсэн байхгүй юу. Нөгөө талдаа хүн 6 сая төгрөг өгөхээр яах өөрөнд орчин дараа нь зүсэлэх гэж ядгаач тийм те. Гэтэл нөгөө сайн сайхан байдлаар бид нэр гэрлийн талдаа суралц гэдэг нь тэр зүйлсийг хүлээж авах байгаа. Одоо өөртөө тийм зоригтой шинэ программыг суулгаж байгаа учраас гэрлийн талдаа суралцна гэдэг нь биднийг хайрлаж байгаа хайрыг хүлээж авах байгаа. Тэгтээ тэрөө суралцах хэрэгтэй гэж айгүй олон юм хүсэж хаар яаж юм гэхээр сүүдрийн талдаа хүнд 6 сая залцуулж байгаа. Тэгэхээр бид нар өөрийгөө хайрлж манифест хийн гэдэг маань өөрт гим хор учруулахгүй гэр тухайн хүслүүдийг биелэх боломжийг бид нар орчлон ертөнцид олгоно л гэсэн. Одоо ингэж жишээнүүд ярихаар маш ойлгомжтой болоод байгаа. Гэтэл бид нар чинь дандаа сөргөөр сурахыг сурдаг байхгүй юу? Одоо ингэж ямар ч эмэгтэй найз нөхдөсөө очиод асуугаар чи баян үнтэй суух ядуу үнтэй суух. Шууд автоматар баяныг муу гэж ойлгодог заяа хүмүүс. Аюу сонио. Тэгчихсэн баян одоо ингэ нөгөө баахан хичээл заалгаж номын дуу сонссоргаа тэгээд цэд манифест гөр орж ирэх баян үнтэй суух ядуу үнтэй суух гэж би нөгөө ганцхан юу гэдэг тэгдэг байхгүй тэгмээ.
баян гэл амир итгэлхүүтэй баян үнтэй сууны шууд муу болох гэдэг байгаа байхгүй тий. Тэгвэл мөнгөн дуртай хүн эднэр гэдэг нөгөө бас нөгөө биеийн үнэлэх салтай эднэр айгу сөргөөр ойлгодог. Үн цэнгөө гэж ойлгодог тий. Мөнгөн дуртай юу гэвэл дуртай мууртай гэж би тэгдэг байхгүй. Мөнгөн дуртай юу гэж би заримдаа тестэл асууна. Тэгмээ дуртай. Ингэж үгэлтэй бүр ингэ үн тэр итгэлтэй хэлж чадахгүй байгаа байхгүй юу. Тэ тийчээд мөнгөнд өргөөж яаж мөнгөийг өсөд байгаа юм тийм үстэй. Нөгөөх нь одоо мөнгө гэдэг нэг тусдаа том энергийн талбай байна гэж бодъё л та. Угаасаа тийм байхгүй бүх зүйл амтай энергитэй тэгсэн чинь мөнгийг одоо ингэж байгаа байхгүй өөр дээр ингэж жишээ авч үзнэ. Одоо мөнгийг ингэж чисто гоё байна, таалагч байна, хоёулаа хамт гоё нийя гэдэг бол одоо энэ надад найзлах дуртай байна сте тий. Тэгжсэн би бол чамд дургу. Гэтэ нааш гэдэг тэр юм чи бас нэг ирэх дургу байна да нэг жоохон цаашаа тий энэ ямар ядаргаад юм бэ гэдэг нэг жоохон ингэж цааш тий яг яах гэдэг хичээл сонсон гутал би мөнгөнд дуртай би мөнгөнд хайртай гэж хэлсэн. Яг амьдралаар бодис дээр хүн ингэж асуунгууд шууд мөнгөтэй бол муу гэж автоматар ойлгодог байна. Синемаз тэгэхээр бид нар мөнгөтэй байх, мөнгөгүй байх шийдвэрүүдийг эцсийн дандаа өөрсдөө гаргасан байдаг. Тэгээд дандаа хийхтээс бид нар сүүдрийн талтай байгаа учраас мөнгөөр суралцахыг сонгосон байдаг. Яа тэгэхээр мөнгөөр суралцах гэдэг нь юу гэж юм тэгэхээр одоо ингээд бид нар сүүдрийн талтай байгаа учраас нэг зовлонгийн шалтгаанаар суралцах шаардлага гараад дотор байгаа асуудлуудаа бүх сүнс тэгсэн чинь эрүүл мэндээрээ яж гар бас арай болохгүй маа тий. За ингээд л хайр сэтгэл бас арай болчихгүй маа. Амар хэлбэрээр мөнгөгүй байхыг сонгоод мөнгөөр суралцахыг сонгочихъя гэл. Тэгэл мөнгөний төлөө хүн хатан тэмцэцгээд байдаг гэсэн үг байхгүй. Хүн хатан тэмцгийн оронд азнах хэрэгтэй, анзаарах хэрэгтэй. Тэр тусмаа бидний маягын сэтгэлгээ томроод идэг. Тэрийг эерэг байдлаар суралцах хэрэгтэй. Яг ийм болоо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь болохоор бид нэр сүүдрийн талдаа байгаа учраас мөнгөгүй байгаа. Мөнгөөр суралцахыг аль хэдийнэ сонгоцсон учраас тэртээ түрүү суралцсан гэж сүнс мэдж байгаа учраас мөнгийг сонгоцсон маа. Тэрний яг ингээд нэг одоо ингээд сайн үнэтэй суун гэл ингээд бодож штэ тэгмэд тэр маш олон сайн биш шин чанаруудыг хилцсэн байгаа заяа. Тэнд мөнгөгүй зөнгөө тэгтэл хичээнгүү ч гэсэн тий мөнгөгүй хичээнгүү хэр чи хий хоосон хичээнгүү тэр нэг зовцсон амт нэг л өөртөө дуудаад байгаа байхгүй. Тэр програм өөрөө асуудалтай учраас хүслүүдийг биелүүлэх байна. Тэгэхээр програм зөв байх юм бол тэр хүсэл биелэх амархан. Програм угаасаа огтосоо байхгүй бол тэр хүсэл угаасаа давтамжтайгаа нэгдэхгүй бид нар энд байгаа юмыг энд байж хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр програмыг энд нийцүүлэхийн тулд энд орох зоригтой байх хэрэгтэй бид нар. Тэгээд гэрлийн талдаа суралцсан гэдэг маань яаж юм гэхээр ерөөсөө энэ амьдрал маань нөгөө там диважин энэ амьдрал зэрэгцээ оршдог. Өнгөрсөн одоо ирээдүйн цаг зэрэгцээ оршдог. Сэнмод ингээд бид нар ингээд үргэлжлэх энэ цаг хугацаанд байгаа гэсэндээ өнгөрсөн ч үргэлжилж байгаа, ирээдүйн ч үргэлжилж байгаа бид нар яг нэг шугам дээр зэрэг явждаг байхгүй. Тэгэхээр там диважин одоо амьдрал энэ эдгээр зэрэгцээ юм бол одоо яг 3 төвшнө хэлж байна. Энэс одоо бүр маш олон миний мэдээ бараг яг миний анзаарч харсан төвшин там диважин гэдэг шиг те ийм орчлоод ихэд 17 би одоо яг өөрөө ингээ харсан мэдсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэс цаашаа хязгааргүй байгаа байхгүй. Нөгөө юу одоо пластик гэдэг сансрагчруу хязгааргүй гэдэг шиг ерөнхийдөө хязгааргүй байдаг байх гэж би бодож байна. Тэгэхээр би сайн мэдэхгүй л байна л та. Тэгээ мэдчихвэл бас хэлнэ за. Гэтэл одоо яг тэр бидний энэ орчилд байгаа тамийн мэдрэмжүүд маань тэр одоо сүүдрийн талаас суралцаа хэлээд авах. Заавал зовх хэрэгтэй тий. Угаасаа чи зовх хэрэгтэй. Яг л бидний нөгөө нэгцэг ихээс авсан тэр мэдээллийнхаа дагуу угаасаа л амьдрал зовлонтой чи туулах хүчтэй байх хэрэгтэй л гэдэг юм сургацсан. Гэтэл одоо чи жаргах хэрэгтэй шүү миний хүн. Чи жаргах хэрэгтэй шүү миний охин. Чи өөртөө ингэ зөв сонголтуудыг хийж байгаа ч юм уу тий. Ийм юм ингэ нөгөө нийгэмшгүй байдлаас болоод бид нэр суралцаагүй байдаг. Тэгээ ээж аав нь хичнээн тэгж хэлсэн. Чим ингээд өөртөө л зөв сонголт хийрээ чийл жаргалтай бол болоо ч гэдэг юм тий. Хүчрэх байх тал дээр нөгөө талд зовлон таах тал дээр нь зөвлөөд өгсөн тий. Гэртээ тэргүү чи зовно шүү л гэдгийг сурах. Тий. Гэтэл одоо тий одоо ялангуяа манай монголчуудад одоо яг ийм социализмын үе тий 39 он 45 онод яг энэ ухамсараас болоод нөгөө бидний яг хамгийн наан авч байгаа өвд эцсийн энерги мэдээлэл маань дандаа тэмцэх эсвэл хилмигдэх эсвэл шүүмжлэгдэх тий ингээ айцын түвшинд
байгаад идэг. Тэгэхээр одоо яг нийгмээрээ монголчууд тэр аяараа одоо ийм давтамжтай, маш шүүмжлэмтгий эдгээр байгаад байгаа чанар маань сүүлийн сүнсний мэдээллүүд ийм байгаа учраас одоо тийм аа. Тэгэхээр одоо энэс хэдүүлээ ерөнхийдөө шинжилээ, сайжраад одоо гэрлийн талдаа суралцъя те. Гой сайхан юм хэрэглээ баярлж жаргалаад тэгээд тэр нь тэгээд дуусахгүй шүү дээ те, байх хэвээр тэр байдлыг одоо ингэ суралццгаая. Тэгээд одоо яг ихэнх бүсгүүчүүдээ эмэгтэйчүүдээ одоо савны мэдээлэл гэдэг бол бидний удмын гений мэдээллийг тэр чигт нь агуулж идэг гинэ. Одоо ингээд бидний одоо үржих үртэй лаага маш сайн хэрэгж байгаа хэрэгтэй. Тэгвэл хүүхдүүдийн дээдс хэрэгтэй. Дээдсэд бид нар өвөг дээдс гэж ярьдаг шүү дээ. Тэгээ өвөг дээдс одоо бат хатганы хэцүү санагдаад бас инээдтэй юм. Дээд эс сэргэн гэдэг маань бидний удмын дээдчүүд одоо бид нарт одоо яг ингээд сүүлийн дайны жилүүдээс өмнө энэргээл юм хэвэл маш баатарлаг тэгээ маш сайн хатад те маш жаргалтай эмэгтэйчүүд зөндөө байсан маа. Ингээд тавдан заяа тэгш сайхан ээж, сайхан хань те сайхан жаргалтай байх хэрэгтэй өгцөн налгар тайван байх хэрэгтэй ингээд тэр дунд хатад байгаа, хаад байгаа те маш олон ингээд сайс байгаа хгүй. Тэгэхээр бид нар яаж юм хэрэг зовлонгийн чанарын сонсноор додс буюу бид нар нөгөө зуурдад гацгсад буюу нөгөө өвгдөд сүүлүүрээ холбоотой одоо додсүүдтэй холбогдоод тэднэрээр айцсан ингээд жижигдэл яваад байдаг гэсэн үг байхгүй. Дээдс маань сэргэн гэдэг чинь тэр дээд түвшний одоо ингээд бөөгийн сахиус болохоор бидний түвшний яг дээдлээ асар гэдэг нэг ертөнцөс бууж ирдэг байхгүй. Асар ертөнц болохоор яг бидний дээдлийн тэнгэр оршихуй буюу одоо бүрэн гэгэрэг өмчлөнгөө маш хүчтэй шидтэй хүмүүс байдаг гэсэн бидний өвгдөд байдаг гэсэн. Тинчээс энерги мэдээлэл авах бүр тэрнээс дээш одоо гэгэрц хүмүүс зөндөө байгаа гэсэн. Бид нарт бүх хүмүүст гэгэрсэн өвгдөд байгаа. Тэгэхээр тинчээс ингэж энерги авах гэдэг нь бидний амжилтын тал буюу одоо дээдсний мэдээлэл сэргснээрээ яг үхээр бид нэр өөрсдөө аз жаргалтай байх хэрэгтэй өгч эхэлдэг гэсэн үг байхгүй. Тэр хүн болгон дээдс байгаа. Бид нар 30 тэрлээс тогтож байгаа байхгүй. Тэгээд нэг сард ингээд тэр бүхэлдээ өөрчлөгддөг. Нэг сард одоо бүх эсдэс ер нь бүхэлдээ өөрчлөгддөг гэдэг. Би нөгөө яг ингээд сүүдрээ гаргасан хүмүүс таньсан хүмүүсийг 21 хоног архи уухгүй. Тэ хамгийн гол нь наад жист хэцүү билээ. Тэгээд архи уухгүй. Тэгээд бүтээгдэхүүнээ хэрэглэх. Тэгээд ингээд нөгөө ухаарж ойлгох талтай ингээд байх хэрэгтэй гэж байна. Одоо яг энэ сүтрийг бас энэ христийн сүмүүдээс Монголд нээсэн бас гаргадаг болчих. Яг ингээд нөгөө залбирч харгадаг. Би ч одоо бас нэг Монголд нэг 2 3 ингээд мэдээд байгаа байхгүй. За чиний эсрэг тал ухамсар хаана байна гэл тэгээ олж шүү дээ. Бид хүн болгонд байгаа юм чаа. Тэгтэл одоо өчтөр хамгийн би ингээд бас нөгөө хүмүүс ярьсан юм ерөөхдөө түүхүүд мартаад идэв. Өчтөрийн хамгийн сүүлд ингээд уулзагч юм болохоор ингээд юу яж аахгүй зориг гэдэг сүдэр суусан. Яасан гэхээр нөгөө баг багт нь одоо хүн ингээд нөгөө одоо юу хийж явах та одоо заллин ч юм уу хулгай хийж явах та жоох хүүхдээ чинь надад хараад зогсож байгаа гэж хэлсэн. Нөгөө хүүхд маань ингээд хүндлэг хүн учраас тэрийг үгүй гэж чадахгүй те гэхдээ болохгүй юм хийж гэнэ гэдгийг мэдэрч байна. Тэгмүүтээ яаж ин зайлшгүй шаардлага гарч ирсэн тий. Маш их ингээ айцтай байгаа байхгүй юу. Тухайн хүүхд тэгтэл тэнд өвгдээдсээс нь одоо яг ингэж тухайн ингэж амар айх үед одоо энерги ухамсарч айх үед л ер нь цөхрөх үед айх үед ууг гашуу нөгөөх нь юм лээ. Энэ 3 үед л одоо тийм юмнууд итгэжээс суудаг байхгүй юу. Яг тийжсэн тэр шин бас их болгон суухгүй заяа. Тэр удмын ингээд нэг одоо нэг гүйдэлтэй замаа ингээл ингээ ярьж шүү дээ. Яг тэрүүгээр нь явж таараад тэгж сэтгэлээр унж таараад тийм олбол тохиолдлоор суудаг тэр. Гэтэ юу яг амьдралын геометрийн төрсийг харахад угаасаа суугчтай л гэж таарчлаа юм л та. Гэтэл нэг төдийлөн ингээд шүн оройгоор та хэд нэг хайгаад ах шаардлагагүй. Тинчээс нэг дуртай нэрээ суугаад байдаг юм байхгүй заяа. Тэгээд байхгүй програм хадаагүй байхгүй програм л ярьж суудаг гэсэн. Тэгсэн чинь тухайн хөлт дээр юу суусан гэхээр тухайн хөлт зөрөгтэй байх. Тэ зөрөгтэй байх шаардлагатай болж тэнд нөө айгаад нэгэнт явчихдаггүй ч зөрөгтэй. Тэр нь одоо ямар зөрөг байсан бэ гэхээр нөгөө сүудэр нь одоо танингууд юу гэхээр юу гэж байгаа юм. Одоо өвгдээцэн мөрчлөнгөө одоо ингээд нөгөө одоо
гамлан мамланчлал нэг тийм нэг шоронгийн нэг юу байдаг штэ. Нэг тийм юм дэж жаад өгцөн. Тэгээ яа тийм юм ирээ сууж байгаа гэдгсэн чинь тэр хүний сурсан юм юу юм гэхээр зориг. Яа гэвэл яг нөгөө хэрэг хийхдээ одоо хүүхдээ хамгаалаад зайлшгүй хүн халаа тэгээ шунцсан байхгүй. Зайлшгүй тохиолдол гарахаар хүн зоригтой байх хэрэгтэй гэсэн програм яг тэр нөгөө айж явах үед зориг шаардлагатай үед нь өвгдөөд сүш доод зүсээс нь сууж байгаа айж авчирсан. Гэтэл тэр хүн яаж юм гэхээр мөнгө манифест хийгээд хамгаалах механизм үүсээд биелэхгүй байгаа чанар нь яаж юм гэхээр маш том зоригтой нэг жоохон луурын дөө хамгийн ихний нөгөө хүүхдийн 0-6 наснд мөнгөтэй харилцаа ч юм уу хайр сэтгэлийг мэдрэх байдал ч юм уу ийм дагуул ингээ програм сууж байгаа байхгүй юу. Тэгтэл хамгийн анхны мөнгө олсон програм тийм учраас маш их зоригтой нэг болохгүй юм хийх ч юм уу тий. Тэгээд маш их зориг надад дутаад байна л гэж боддог байтал яг үнэндээ өөрийгөө буруу юм хийхээс хамгаалж байгаа байхгүй. Тэгээд нөгөө сүүтрийн нөлөөлөл нь юу гэхээр зайлшгүй нөхцөл байдлуудыг дандаа үүсгэдэг. Хайр дээр ч гэсэн тий зайлшгүй л одоо чамаас өөр аврах хүн алгаач гэдэг юм тий. Хүндлэл дээр ч гэсэн тий чийл одоо ингээд чийл надад туслахгүй л болохгүй. Нөхцөл байдлыг гэрээхэндээ яагаад тэр ингэж тарьж байгаа гэхээр тэр хүмүүс зайлшгүй нөхцөл байдлыг тэр хүн дуудаж байгаа байхгүй. Эцсийн үндэ гэр дотроо, хүүхдүүд дотроо, найз нөхд дотроо эцсийн үнд те бид нар ч бол хүн туслана гэж яриад байгаа хүртэл нүглийн чанартай байдаг гэж байна шүү. Яагаад би чи мөнгөтэй болж яах цаа гэхээр би ингээ гэрийнхэндээ туслана. Гэрийнхэн чи яац ингээ тусламжих гээд байгаа юм чамаас гэж би одоо тэгдэг байхгүй. Нөгөө хүмүүс асуудал дуутах. Өөрөө томорхороо өөрийгөө мэдэрч байгаа байдал нь болохоор хин нэгэнд ингээ аврагч болж аврагч хөрчин дүрмөр гэл ингээ бид нар их зөндөө сонсдог шүү дээ. Гэтэл нөгөө тэр аврагдж байгаа хүн чинь цаана асуудалтай байж ш аврагднаас дээ. Тэгэхээр хүнд асуудал ингээ жижигхэн цэг дээр энэ яг амьдралын цэцэг шиг жижигхэн нэг цэг дээр нь асуудлыг дуудах учраас яаж юм тэгэхээр тэр мөнгөтэй болж болохгүй програм буюу хайр нь ялаад мөнгөтэй болохгүй байгаа гэсэн үг байна. Гэтэл тэр зоригийн сүудрийг явуулсны дараа нөхөлтөө хийгээд ямар зориг суулгах хэрэгтэй вэ гэхээр яг үүндээ тухайн хүүхдийг дахиад бяцлагуулж байгаа гэсэн үг байхгүй одоо ингээд одоо 40 50 тайл одоо хүмүүс та тэгээд тухайн үед хэрэггүй юмнаас шууд гарах зориг өөр таата бус зүйлээс шууд гарах зориг тэгвэл өвд эдсэн мэдэл эдсэн сэрэг нь өөрийн чин зориг гэдэг тий чин зориг гэдэг чи юу вэ? Буруу хурцнуудтай байж тэгээ буруу зүйлд үгүй гэж хэлж чаддаг бай. Зөв зүйлийг зоригтойгоор за би мөнгөнд орч би мөнгөтэй байя гэж тий зориг гаргаад тэр нь хүн хэлж штэ. Тэгэхээр зориг гэдгийг тухайн хүний ингээ амьдралд яаж юм гэхээр зоригтойгоор буруу юм их байхгүй. Гэтэл одоо ингээд гар үсэг зураач юм нэг эвгүй штэ хүн нэг эвгүйтгэж туслах юм бол эвгүйтэй л ингээл явж штэ тий. Гэтэл яг тийм байтал эрэг талдаа гэрлийн талдаа шууд наад энерги давтамжаа өөрчлөх шаардлага гарч байна шүү дээ. Тэгмүүд зоригийг яаж өөрчилж юм гэхээр өөрийнхөө талд бац усхыг. Өөрийнхөө сайн сайхны төлөө зоригтой байхыг. Тэгэхээр одоо яг лайв үзэж байж шүү дээ. Баяр хүрээ яа танд гэдэг шиг. Гэтэл яг үнэндээ тэр чин зориг. Тэгээд зоригтой байхаар яах вэ гэхээр одоо сайн сайхан зүйлийг зоригтойгоор хүртэж сурч байгаа байхгүй. Амьдрал нь яах вэ гэхээр ингээд баяр жаргалтай болж хуурж байгаа. Өмнө дандаа зайлшгүй нөхцөл байдлууд гардаг заяа. Тэгээ ажил хийх байдал нь гэсэндээ дандаа л ингээл гэр бүлээсээ ингээл хоол ажил дээрээ хон жүнжөөл одоо тий ингээл аюу тэгэл зайлшгүй л ингэж ажиллаж байна. Бүх юм тийм байсан бол одоо ингээд илүү таатай зөв байдал руугаа ингээд орж эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бидний нөгөө 0-6 насны хүүхдийг хаан шиг хайрлах хэрэгтэй гэдэг энэ хумсар чи ердөө л энэ ахгүй. Бид нар яг үнэ ингээд том болцсон амьдралаа шийдээл тэг ингээл яваад байгаа юм шиг болооч. Ердөөсөө бидний дотоод хүүхдээ шийдвэрээр амьдарч идэг. Мөн 0-6 наснд юу үзэж тулсан тэр амьдралыгаа л дахин ингээд тоглуулад идэг гэсэн үг. Бидний амьдралын үнэлжлэл одоо хүмүүс ингээл нэг өр мөрөнд ордог уналттай байдал өдрөө шүү дээ тий. Яг 7 жилээр үргэлжлэдэг байхгүй юу. Тэгэхээр 7 нас хүртэл нь дундалт нь яг тийм үе байсан. Тэрийг сэтгэл зүйн хувьд давж гараагүй эсвэл эргээр хүлээж аваагүй эсвэл хүмүүс ойлгоогүй учраас тэрийг ойлгохын тулд 7 жилийн яг үечлэлээр дахин тоглуулад идэг. Хүний амьдралын зургийг зурах нь маш амархан ойлгомжтой байдаг байхгүй юу. Яа тэгэхээр 0-6-аас 7 өсрээд 8 нас хүртэл үз тулсан юмаа дахин тоглуулаад л явждаг гэсэн. Гэхдээ тэр дунд нэг тэр хүүхдэд очиод нэг удаа ойлгуулахад тэр нэг амьдралын үйлчлэлээс бид нар тэр нэг муухай таагүй хэсгийг бүрэн боловсруулах боломжтой байхгүй. Тэгээ боловсруулахаас гадна тэрийг баяр жаргал болгож хувиргах чадaltaй байхгүй.
Тэгээд энийг яаж хийх вэ? Одоо ингээд маш олон юм яригмууд одоо бид нар за энэ хүн дээр л цаг авахгүй болохгүй маань гэдээ одоо ингээд маш их бодол айл хэзээ төрөд эхэлсэн байгаа тийм үү тайдад. За тэгвэл одоо ингээд хариултыг хэлье. За энэ нь ерөөсөө бидний дотор бид нар ч одоо ингээд дангаараа байдаг юм байна л да. Бидний дотор дотоод хөвгт гэдэг ба. Одоо дангаараа байдаг хөвгт баахан ч төрөттэй байдаг гэдгийг ерөнхийдөө мэдсэн те бүгдээрээ ойлгоцсон те. Тэг бидний одоо ингээд яг энэ дэр бас нэг би өөрөө шиг авъя. Би ингээд тийм шүү дээ. Би одоо ингээд ер нь ингээд яг би 2 3 удаа ингээд байр авч буцаач юу ч болгож байгаа байхгүй юу. Тэгэл ингээд нөгөө амьдралын үйлчлэлээр сав гэл хөрөнд орчдөг. Тэгээ би гайхаад ирсэн байхгүй. Тэгээд за яг хөө тэр мөрөө зөөчлээ. Би тэгээд ер нь санхүүгийн хувьд одоо ингээд нэлээд айтайхан болсон мөртлөө ингээд бэлэн мөнгөөр эхлээд би зээлээр 300 авах боломж гарч 200 авах боломж гарч ирж байгаа. Тэгэл би ийм хар маш аавна гэл ингээд бодожсэн байхгүй юу. Тэгэл яг ингээд авах гээр өөр мөнгөний шаардлага гарч ирээд болтгоо. Ингээд саад гарч ирээд болтгоо. Тэгэл би гайхаад ирсэн байхгүй юу. Тэгэл дараа нь би дахиад 300 авах гэж байгаа байхгүй юу. 300 авахгүй л дахиад мөнгө төгрөг нь болол яг дахиад асуудал гарч ирээд болтгоо. Тэгэл би сүлээ за боли том харамшаа авах байлаа гэд. Гэтэл нөгөө яг тэрний дараа үлийн үрийн судалгаа хийжсэн чи өөр дээрээ юу байсан гэдгсэн чи яг миний чинь хүсэл харамгтай биш юм бишээ. Яаж юм гэдгсэн чи одоо энэ түүхээ яриул арай урттай. Одоо би ингэ нөгөө хүүхд тахасаа яг хэрэгтэй өгч өгсөн. Айлын 4 дэх охин хөөсийн хувьд хүлэн зөвшөөрөдөг. Одоо нэг оргуугаас чүүд дээр болоод төрчихгүй би одоо тухайн айлт те оргуугаас нэг чүүд за яг байж игдээ халаа ичэлтэй нэжл болчихж байгаа байхгүй. Нэг нь ахуулах боломжгүй гараад ирсэн өгдөг одоо яалтай лээ те. Тэгэл оргуугаас чүүд дээр. Тэгтээ яасан гэхээр одоо манай гэр бүл намайг яг хэрэгтэй өгч өсгсөн. Тэгээ би одоо яг хизээ хүлэн зөвшөөрдөг байсан мэ гэхээр ерөөхдөө ингээл цадаануудыг л явахаараа. Тэгэл би сургууль алтан медаль дээр сүсэж байгаа штэ. Тэр хамаагүй заяа. Хинч баяр хүрхгүй. Бүр хинч тоохгүй. Бүр загнана. Тэмээ тэмч явж байгаа тэрлээ гэх бүр тийм. Гэтэл яаж юм гэхээр яг ингээл цадаануудыг гээл тэ асуудал тариал машин бициклонаал ингээл явахаар хүлэн зөвшөөрдөг. Тэр байдал дээр би хүлэн зөвшөөрөх гэж юу суулгасан байсан бэ гэхээр тэр хавьд байсан зүйлийг би хүчээр өөртөө суулгасан байгаа. Тэр бүр баг удмынч биш заяа. Ингээд нэг хөл мотой залуу байж байгаа л ингээл үеийнхээ залуучдыг хараад ингээл нэг банд нар ирчүүд чи ингээл гой саагдаг штэ ингээл нэг тэ хиний айраг өсч гэл ингээл тавьдаг. Тэгэл тэрийг хараад ингээс зогсож исэн залуу байж байгаа байхгүй. Яагаад гэвэл хөл мотой учраас хүмүүс түүнийг тэгж тоогоогүй. Тэгээ тэр түүний хүсэл нь болохоор үнэхээр ингэж гоё одооныхаар саагүй амьдрах хүсэлтэй нэг залуу байсан байж гад өгцсөн байгаа байхгүй. Би тэрийг шууд хүчээр суулгацсан заяа. Тэмүүтээ яаж юм гэхээр хүлэн зөвшөөрөх хэрэгцээ их хэрэгцээ. Тэр чинь тухайн үеч над дээр ирсэн хүлтэй болсон чи яах вэ гэстэй жиг саагнаас тэ. Би тэр цагаа явуулсан байгаа байхгүй. Нөгөө би л архи уугаад гэсэн чи нөгөөд чи уугаад цагаа явуулсан байгаа байхгүй. Ингээл найз нөхдөдтэй ингээл олонтой божигнал. Тэгтэл тэр машин харангуйтай машин цагаангуйтай машин харангуйтай машин цагаан заашаал тийм харангуйтай машин гэж би дандаа тэгсэн байхгүй. Гэсэн чи яасан тэгэхээр тэр машиныг унаал такаал тэ найзтай ингээл шоутах гээл арх угаал ингэж такаал хийсэн юм шиг байна. Тухайд миний биш тэрний хүслээсэн байж таард байгаа байхгүй. Тэгээд тэрийг биелүүлэхгүй хамгаалт нь яаж юм гэхээр яг ингэ боломжтой болвол машин авах гэхээр яасан тэр асуудал гаргаж ирэл би хойшлчихсан давхарчаад исэн байж таарч. Их тусмаа нөгөө бүр ингэ дотор гол зурвал гомдол төрөд байгаа шүү. Гэтэл одоо яг гэрлийн талд тийм гомдлын мэдрэмжээр төрдөггүй байхгүй юу. Их юм болох хэвээр цагтаа болно гэдэгт бат итгэдэг. Тэгээд угаасаа болох хэвээр цагтаа хамгийн зөв цагтаа болдог. Гэтэл ингэ миний ингэ мэдрэмж очил машин авч чадаагүй ингээл гол зураадлахгүй. Ингээл гол зураал ингээл хоолой зангирадлахгүйсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөө төрийн маань мэдээлэлтэй гой машин унаал гой таких гэж байгаа чи би саад болоод байсан л дотоод төрчлөлтөн л байсан байж таарж байгаа байхгүй юу. Гих мэдчлэн юм байдаг. Тэгэхээр бид нар ч өөрсдөө дангаараа байдгүй мэн. Тэгээд бидний өөрийн чин хүсэл биелдэг юм байна. Одоо ингээд дуучлалын дэргээд дуулт юм шиг яриа. Яг өдөө чи би дуучин болохоор шийдвэ. Дуулт сурах гэж сая дууны дугаал нь бүртгэлэхгүй юу. Тэгсэн чинь за тэгээд миний дуултч гэж юу ах бод тэгээд хагас яваа тэгээд цутаацсан заяа юм биш нараас цутаад би уцаахгүй гүрийгээ тэгээд тэгж аахгүй тэгсэн чинь яа ч юм гэхээр тухайн хүмүүсийн ингээд нөгөө гам шин гэдэг үлээ те ингээл яг ингээл тухайн хүн гоё дуултч бай муухай дуултч бай гоё дуулсанд наалгад ашиггүй
шин зүрхнээс өөрийн нөөц болцоо бүрэн ашиглаад тухайн өнгийг ингээд хамаг чадлаараа яг зөв гаргаж байгаа тэр хүн дээр хүмүүс ингээд мэдрээд алдчихад байгаа. Ердөөсөл энэ яагаад гэвэл яаж н өөрийн хоолоогоороо тэгээд хамгийн өндөр тэгээ өөрийгөө яг ингээд яг тухайн үед айдас майз бүх юм орхиод шууд нөгөө таслаа хийж штэ одоо юу гэдэг гам гэдэг лээ тий. Тэгээ гам уншиж штэ. Тэр өндөр чадварыг хүн өөрийнхөө ингээд бүх бодлоо чөлөөлж аваад яг ингээд гаргаад хамаг чадлаараа хийхэд тэр сайн дуулдаг бай, муу дуулдаг бай, зөв гаргаж байгаа, буруу гаргаж байгаа хамаагүй. Тэнд хүмүүс алгадчихад байгаа байхгүй. Ерөөсөө орчлон ертөнц ингэж ажиллана. Бидний чин хүсэл болгон биелдэг. Тэгээ яг одоо биелж байгаа биелэхгүй байгаа шалтгаанууд яаж вэ гэхээр буруу хийсэн програмын дагуу учраас тэр ингээд шал хэцүү байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр програм угаасаа шууд биелэх програм биднэрт одоо өгдөөцөөс ч юм уу сүүлийн үед одоо удмын мэдээлэл өгдөг шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо өөрсдөө яаж өгөх вэ гэхээр заавал налер цаг авах шаардлагатай. Одоо яг хэрэг бидний дотоод хүүхэд гэж байдаг. Энэ яг боддоор байдаг. Бидний тэр сэтгэл хөдлөл яг энэ цаашны сая одоо ингээл 25 онд шинжлэх ухааны талаас энерги талаас судалгаанууд яг нэгдэж орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр сүүлийн үеийн тэр мэдээллүүдийг бас маш сайн авч явах хэрэгтэй. Тэгэхээр цаашны хүндийн арт нэг ингээд хийх хэсэг нэг өндөөс байна. Энд дотоод хүүхдийн мэдээлэл мэдрэмж илүү гүн тусч байна. Тэгэхээр яг энд байгаа дотоод хүүхдтэйг ярилцах. Тэгээ бидний хүүхд тахт ингээд дахин тоглогдоод байдаг дурсамжууд болгон дээр програмын алдаа үүсэх учраас тэрийг бид нэр огт мартдаггүй дахин тоглуулад байдаг юм. Тэгэхээр тэр үедээ ямар програм суусан гэдгийг бид нэр очиж янзлана. Хэн очиж янзлах вэ гэдэг одоо асуулт гарч ирнэ тий. Тэгэхэд бидний одоо байгаа дүрчин халамжт эцэг гэд ийм дүрүүд байдаг. За бүр сөрөг дүр нь болохоор гахаа ээж гэдэг дүр байдаг. Гахаа аав гэдэг дүр байдаг. Удирдлагын оройд бодин дээрээ сууж идэг аауд байдаг гахаа дүрээрээ байж гэн гэсэн үг байхгүй. Гахаа ээж дүр гэхээр ингээл өстэй яасан цааваа ингээл ойрлцорлол хүүхдүүдтэй ингээд нөө сургуун хүмүүжүүлэх биш те болохгүй болгоныг хэлдэг ээжүүд гэсэн үг. Гэхдээ тэгээ болохгүйг нь хэлжээ зөвийг нь хэлж огт өгөхгүй болохоор нөгөө хүүхд яаж тэр зөв голдролд орох вэ? Тэ? Тэгэхээр гахаа ээж гэдэг чинь ингээд юм болгоныг хордог. Тэгээд юм болгонд зовдөг. Тэ хүүхдээ хүмүүжүүлж авсч байгаа. Тэрэндээ зовоод байдаг. Тэгээ ер нь заримдаа энэ болгоныг одоо энэ олон дөрүүд муу сайн гэж бас байхгүй. Зөв хэрэгцээ голдрлоор гарах хэрэгтэй байдаг юм байна л да. Гэвч гахаа ээж бол ингэ заримдаа биднэрт өөрсдөө амрах боломжийг өгдөг. Гахаа аваад өөрсдөө амрах боломжийг өгдөг. Халамжт эцэг халамжт ихүүд болохоор яадаг гэхээр одоо өөр хүүхдтэйгээ харилцах гэр орондоо ингэ байх те энэ болгон дээр халамжт цэцгүүд гарч ирдэг. Дотоод хүүхдийн мэдээлэл маань болохоор бид нэр баяр жаргалтай байх итгэдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид халамжт ихээрээ халамжт эцгээрээ дотоод хүү дээрээ дотоод охин дээрээ очиж тэр зөв програмыг суулгаж явж идэл амьдрал болохгүй тэр нөхцөл байдлыг татгатаад ирэнгүүт тийчээ сөрөг програмаа олоод эрэг болгож хуургаад явчихад болно. Одоо ойлгосноо. Бид нар өөрсдөө дотроо за тэгэнгүүт ингэдэг. Тэгэнгүүт зөрчилтөө гарч эхэлдэг. Зөрчилдөг чинь хин бэ гэхээр зовлонт бий. Бид чинь ингэ нэг зовоод ирсэн. Одоо би ингээл зовоод ирсэн байжснаа шууд жарах гэсэн чинь нэг тэр зовцсон биеийнхаа хувьд шудрагуулах гэдэг байгаа юм шиг тий. Мэдрэмж төрж байгаа хгүй. Тэгэхээр тэр зовлонт биеийг бас байлгана. Байлгана гэдэг нь одоо тэрний хүслээр дахиад зовоод байхгүй. Хүмүүсээс өвшгөнцэн аваад байхгүй. Гомдлоо тайлаад байхгүй тий. Үнэхээр чи дэс гарч ирсэн учраас гэд түүнийг хайрлаж зөөлөж аргаж зүйлсүүлээ нэгтчихдэг байхгүй. Тэгэхээр ийм олон дүр бидний дотор байдаг. Ихэнхдээ бид нар халамж эцгээрээ дотоод хүүхдээ амгаах нь хамгийн зөв амгаалт болдог байх нэ. За тэгээд тэрнчээс өөрт хэрэгцээгүй програмыг танингуудаа энергийн долоо өртний давсандаа ороход одоо тухайн зүйлээ одоо яв гэхэд явдаг. Ихэнхдээ бид нар ир гэд ирүүлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр яв гэд явуулдаг гэсэн үг байхгүй. Одоо ингэ ойлгомжтой болж байна. Тэгээ яв гэж явуулчаад эрэг програмыг заавал суулгах хэрэгтэй. Эрэг програмыг суулгахгүй бол яах вэ гэхээр нөгөөд чинь найзуудад дагуулад нөгөө хоос орон зүйдэрч тахиад ирнэ шүү дээ. Муу юм явуулчаад юу зүв бэ гэдгээ заавал авчрах хэрэгтэй байхгүй. Миний хувьд юу зүв бэ гэдгээ авчрах. За тэгээ зөв авчирсны дараа хүслүүд чинь бүр ингээд гэрлийн уртаар биелж эхэлнэ заяа. Бараг хүсгээс ч өвн биелж эхэлнэ. Ерөөсөө ийм л юм болно. Тэгэхээр ч одоо ингээд чардатлаа эрэг дээр тавих гэж чичрээд авах шаардлагагүй. Чардатлаа эрэг байсны сөрөг нөлөө гэж байгаа.
Одоо ингэ санамаац эерэг байх нь буруу болчих гэсэн. Яа тэгвэл бид нэр идэрэх хэрэгтэй байхгүй. Идэрэхгүйгээр тэнд байгаа сөрөг мэдээллүүд, гомдлууд байгаа бол тэр яаж юм хэр бүр ингээ эерэг байснаар бид нар тэрийг хавд арчиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь юу болох вэ? Хавдар болно. Удаах хугацаа дараа хавдар болно. Тэгэхээр бид нар эдгэрэл гэдэг зүйлийг заашгүй хамт явуулж явах хэрэгтэй. Энэ хэцүү биш, энэ гоё зүйл. Бид нэр нөгөө түүхтэй сүдрийн ухамсараараа бодоод иж болно. Хаалгаа жоохон татчих тийм. Сүдрийн ухамсараараа бодоод иж болно. Гэтэл яаж юм гэхээр эн чинь ингээд маш таатай зүйл. Ингээ хүн ингээд чамайг хайрлаад, инхрэлээд, за одоо зөвлөөд, ойлгоод инхээр гоё гэдэг үстэй тий. Жинхэнэ өөрийгөө олох буюу жинхэнэ дотоод өөртөөгөө хайрлах, жинхэнэ өөрийгөө хайрлах байдал маань эндээс эхэлдэг байх нэ. Тий. За ойлгоогүй зүйлээ асуугаарай. Тий. Өөрт хэрэгцээгүй програмаа аваад 7 хүнтэй давсандаа орж явуулсан. Тий. Тэгээд энэ програмыг заавал боловсруулахдаа яа гэлэнд 7 лав дээрсэн. Тэгээ суул илүү үр дүнтэй. Тэгээ өнгөтэй тэгээ таринуудыг ингэ бичиж өгсөн учраас бид нар ч одоо яг тэр тэргүй бид нарт зөв програм байдаг байхгүй юу. Тэгэхээр яаж юм гэхээр эерэг програмыг тэр артал нь одоо бичиж өгсөн байгаа. Тэрийг уншаад ядаж нэг ихний ойлголтууд орж ирнэ гэсэн үг байхгүй юу. Хадгалж байна. Хадгалж. За тэгээд бас яг ингэдэг. Бидний ингээд бид нар ингээл сэтгэл зүйч нарын яриа ч юм уу ингээл маш олон зүйлийн юмнууд сонсон штэ. Тэгэхээр л одоо яг ингээл аав удмаа хүлэн зөвшөөрөх, хэр талаа хүлэн зөвшөөрөх гэл ингээл ярьдаг штэ. Энэ бол маань юу гэхээр хүн болгон өөрийнхөө хамгийн зөвөөр амьдарч байгаа учраас яадгүй гэхээр нөгөө буруу талаа олж хартдаг байхгүй. Тэгвэл за аавтай харилцаа хэрэг гэл тэмүүл шууд нөгөө дэлгэрээд эхэлчихдэг. Гэтэл нөгөө аав ээж гэдэг хоёр хүнээс бид нар бүтцсэн байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэр байдал нь яаж юм гэхээр бидний энэ тэр эрэгтэй амжилтын тал, мөнгөний тал гэдэг даа шүү дээ. Аавс гэсэн тэр энерги мэдээллийн дагуу тэр тал маань тэр талын дээдс маань сэргийг байх тусмаа бидний одоо электрон маань сэргийг байх тусмаа амжилтын тал жинхэнэ эмэгтэй хүч чадлын тал маань ингээд томорч ирдэг гэсэн үг байхгүй эмэгтэй эрэгтэй айл айл нь. Тэгээ энэний нөхцөл байдал нь юу байдаг вэ гэхээр нөхөртэй харилцаанд оруулж үздэг. Тэгэхээр мөнгөтэй харилцаа нөхөртэй харилцаа хоёрын ер нь яг ижлэхэн байдаг заяа. Тэгээд хөвгөдөд болохоор аавтай харилцаа ааваас авсан мэдээлэл мөнгөтэй харилцаас яг ижлэхэн байдаг. Илэрсэн шууд байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр би чинь ааваас бүтцээ ээжээс бүтцээ чи ижлэхэн програм баа штэ тий. Тинчээс хөөж аваад ингээд нэг уруу хамаарлаар нь өөрөөр нь олж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг уу гэхээр энэ дээр ерөнхийдөө бид нар энэ хоёр талыг нэгтгэх, нэг болгох ингээд шаардлагатай гэсэн. Тэгэхээр одоо яг ингээд бид нар мөнгийг үзээд гişгээ одоо нөхрөөсөө байнгөө хайдаг ч юм уу одоо би ч тийм л байлаа л та. Тэгээд хүлэн зөвшөөрч, уучлж энэ болгоно ингээ хайрсан байна гэдгийг ойлгоод миний програмын дагуу ийм байхаас өөр аргагүй байна гэдгийг ингээ ойлгосоо дараа тэгэхээр одоо яг ингэдэг байхгүй юу? Маа нөхөр ингээ пис тоглоод байдаг. Донтолт нь би нэг аргашаас салал донтолттой мэдээж писчэнтэй сууж таарч байгаа байхгүй юу? Угаасаа ойлгомжтой тэгээс оноолт орно шүү дээ тэр чинь. Жигтэйхэн арх уудгуу тавьчихгүй гэрсэг тий яг ингээ таач ажил хийхгүй. Нөөш пис тоглох гэрээс гарахгүй. Бүр ингээ гайхаж байгаа байхгүй тий. Тэгээ сүүлд ингээ бодоод ойлгож байгаа байхгүй. Гэтэл яаж юм гэхээр би мөнгөтэй олчвол ингээ юу байдаг. Удмын мэдээлэл даа хүүхдээ алт хайцтайсэн гэж тарж байгаа байхгүй. Гэтэл яаж юм гэхээр тент нэг хүн миний мөнгийг өрөөд ах ингээ надад аюулгүй мэдрэмж өгсөн байхгүй. Тий. Яагаад маа нөхөр өрөнд ор би төлөөд идэв бол гайхаад идэгээс байхгүй. Тэгээ энэ програмыг дууссаны дараа яаж юм гэхээр аль аль нь амжилттай болж ирж байгаа байхгүй. Эрэгтэй хүн энийг мэдэрч сүнсний төрлийн хувьд нэг төрөл дээр учраас одоо тэрний дагуу ингэж байдаг гэсэн. Одоо сая бас ингэж нөхөр нь арх уугаад гэдэг ирж байгаа байхгүй юу? Тэгээд яагаад гэж учиршилтаа ингээ хаад үзсэн чинь ердөөсөө хайрлна гэдэг нь өөрийгөө золих гэсэн програмтай эмхтэй байгаа байхгүй. Тэгээ нөхрөө хайрлахдаа өөрийгөө золж хайрлаж байгаа. Ажил төрлөгийг амар өвдөж мөвдөл нөгөө зүгээр ажил хийж байгаа шүү дээ. Зүгээр амжилтын төлөө шүү. Нөхрийнхөө төлөө
өөрийгөө зольж тэр нь л ингэ ажиллаад байгаа байхгүй нөхөр зүгээр ахт байрлаа. Гэтэл яаж юм гэхээр нөхрөөс авах хайр нь зүгээр хайрыг хүлээж авч чадахгүй тэр эмэгтэй. Яагаад гэвэл хайр гэдэг золиос учраас. Тэгэхээр нөхөр нь одоо өөрийгөө зольж хайрлаж байгаа нь юу гэхээр ажлын 6 өдөр ажиллаад 1 өдөр амрахтаа архи ууж байгаа. Тэгэхээр тухайн хугацаанд ингээ амьдралын хугацаанд ингээ 60 мар 50 хүртэл ингээ хамт амьдэрсэн хүмүүс шүү дээ. Энэ тавтамжийг эрэгтэй нь бүрэн ойлгоцсон байгаа байхгүй юу. Тэгэхээр яаж юм гэхээр нөхөр амраад тэгэхээр эхнэр нь биеийг өвддөг гэдгийг ойлгож байгаа учраас тэр амрах эрхийг өөртөө өгөлгүйгээр 1 өдрөө навсууд гэж тарж байгаа. Тэгэхээр тэр чинь ингээд зүгээр ингээд стресстэй нөхөр амарч байгаа гэсэн мэдрэмжийг авахгүй. Архи ууж өөрийгөө хорлож байгаа. Тэгээд дээрэс нь ихнэр болохоор тэрийг амарч ийн гэж үзэхгүй. Архич ийн гэж үзэж байгаа. Тэр эмэгтэй өөртөө амрахыг хизээч өгөөгүй. Тэгээд нөхөр тэрийг мэдрээд нөхөр амархаар өөрөө өвддгийг мэдэрч байгаа учраас энэ тавтамж үйлцэл ингэж явж байгаа. Тэгэхээр эрэгтэй хүнс сүнсний хувьд нэг төрөл дээр байдаг гэдэг нь юугаар илэрдэг вэ гэхээр эмэгтэй хүний програмын дагуу тэр болгоныг өгч идэг. Тэрэнд нийцүүлж идэг гэсэн. Тэгэхээр ер нь бол яг донтолтын хэлбэрийг бол өмөрж байгаа хэлбэр биш. Донтолт бол яадаг вэ гэхээр би одоо сэтгэлээр унаад ингээд байрмаар алдсан баха өрн орц учраас би арх усан байж таарна шүү техний үед. Гэтэл яаж юм гэхээр давтамж ойртоод ирэхээр арх уухын тулд би албаар ингээд асуудал бодож олоод байгаа байхгүй тий. Энд чинь ингээд нөгөө байраа солиод ирэхээр донтолцож байгаа. Тэгэд энэ удаан хугацаанд дараа донтолт чинь ийм болчдөг. Их үнцийг нь олж засаад зөв голдролтой орох тухайн үнд хугацаа л хэрэгтэй байдаг байхгүй юу? Их үсэр байхгүй болчоор нөгөө хүн чинь бас ингээд хэлбэлцээс орчдөг гэсэн. Тэгэхээр одоо яг эмэгтэйчүүд дэ хэлэхэд нөхрийг одоо яг маш их хүндтгэж таа гэж дуудараа гэж хичээлийг дагийг сонссон. Энэ хоёр одоо юу болох гэж байна те? Таа гэж болооч те гэж хэлээ. Тэ таа гэж дуудах гэж хэлж байгаа байхгүй. Энд чинь яаж юм нөхрийг таа гэж хүндэлж байгаа ч гэсэн нэ дагигчийн хувьд өөрийн дээд хэсгийг сэргээж байгаа байхгүй. Амжилтын талаар томсгож байгаа байхгүй. Мөнгө баялагын сэтгэлгээ томруулж байгаа гэсэн үг байхгүй. За одоо яг өнөөдрийн хичээлийг шимтэн сонссон, анхааралтай сонссон та бүхэндээ баярлалаа. За лайв үзэж байгаа хүмүүстээ энэ яг Дүнжин гарын чиг урталт Global University Global International гэдэг сургуулийн ямар фитнес Strong Gym гэдэг фитнес клуб дотор байгаа мөн клубаас одоо лайв хийлээ. За тэгээ энэ хүү лайв маань лайв хийж байгаа газар маань Herbalife-ийн клуб. Эрүүл одоо цагаан хоол гэсэн үг шүү дээ Herbalife маань. Тэгэхээр цагаан хоолтой мөн одоо энергийн бүтээгдэхүүнтэй ийм гоё манай одоо хийдэг салбар илээ одоо ингэж нэгдэж байгаа утгын салбар маань нэгдэж байгаа. Тэгэхээр энэ дээрээ сайхан эрүүл хоолоо идээд өөрийгөө хайрлах юм болгон хажуу талдаа маш мундаг одоо Arabic фитнесийн багштай. За тэгээд фитнесийн том заалтай. Тэгээд эрүүл сайхан зөв хоол идэж энэчээс ер нь өдөржингөө гарах байхт болно шүү дээ. Тэгээд сайхан энергийн бүтээгдэхүүнүүдэд хэрэглэн хамтдаа манифест хийх хүслийн бүтэцээр ажиллана. За тэгээд зөв хүсэх маань маш их ингээ алдаагүй зөв хүслийг орчин ертөнцийн ингээд хүлээж авдаг гэдгийг одоо ойлгосон баг. Тэгэхээр манифестийн бүтэц хичээлүүд бас энэ чинь хоорондоо ярилцаад хамгийн зөв байдлаар одоо ингээд хийх тухтай орчин байна. Өөрийгөө хайрлах газар байна. Тэгэхээр одоо манай одоо энэ хавийн 13 хан уулынхан маань энэ клубт маань ирээрээ. За баярлалаа. За. Тийм.